Сайн байна уу? Mining Pulse podcast-ийн ээлж дугаараар уулзч байгаадаа баяртай байна. Би Эрдэнэ Туяа байна. Энэ удаагийн дугаараар бид бүхэн олон улсын уулархан салбарын хөрөнгө оруулалт, за мөн эрчим хүчний шилжилт, за түүнийг дагсан боломжууд, эрэлт нийлүүлэлтийн талаар болон Монгол улсын уулархан салбарт тулгамдж байгаа асуудал, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, за мөн тэдгээрийг бас хэрхэн ирээдүгөө харж төлөвлөх вэ гэдэг тал дээр бас өнөөдөр ирсэн зочдтойгоо бид бүхэн ярилцах болно. Ингээд хоёр зочдоо танилцуулъя. За өдрийн мэнд хүргэе. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэж ирсэн зочдодоо баярлалаа. За утгачлуу зөвлөх маань оролцож байгаа болохоор би асуудлаа бол өнөөдөр ярилцах сэдв олон улсын зах зээлээс эхлэе гэж бодож байна. Тэгээд сүүлийн жилүүдэд маш их эрчимтэй яригдж байгаа эрчим хүчний шилжилттэй ногоон эрчим хүчний асуудлууд маш хурдтай явж байна. Тэгээ энийгээ дагаад бас хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөж байна. Түүхийн эдийн ханган нийлүүлэлт өөрчлөгдөж байна тийм. Тэгэхээр олон улсад ковидын өмнөх дараах гэдэг баг юу өсчлээ шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас яг бид нар юуг анхаарах хэрэгтэй. Манай улс бас яг энэ боломж давуу тал юу алийг нь олж харж энийг нь ашиглах хэрэгтэй юм болоо. Манай улсын эдийн засаг бол ерөнхийдөө уулуурхай эдийн засаг гэж тооцогддог. Яагаад гэвэл төсвийн орлогын 30% шууд утгаараа уулуурхайгаас экспорт 90%, гадаадын хөрөнгө оруулалтын 70% нь уулуурхаад орж байгаа. Ингээд бүх үзүүлэлтээс үзэхэд манайх бол аль хэдийн уулуурхай улс үндэстэн болцсон. Яг ихэнх хүмүүс нь хөдөө аж ахуй суурилсан гэдэг. Одоо бол эсрэгээр ийм цоошин эдийн засагтай болцсон байгаа. Тийм учраас уулуурхай дээр дэлхийн зах зээл дээр юу болж байгааг маш ажиглаж явах хэрэгтэй. Тэгээд таасаа хэлж нөгөө ковидын дараа бол ерөөхдөө дэлхийн улс орнууд чинь илүү тийм протекционист гэх юм уу та. Улсынхаа дотоод зах зээлийг хамгаалсан ерөн ингээд цар тахлаас сэргийлсэн байдлаар ийм бодлого руу нэлээд шилжиж шиг боллоо. За жишээлбэл Европын холбоо бол төрөөхөн тэнд ингээд тусдаа зах зээл байгуулсан. За Трампын хувьд бол дөнгөрсөн сар зарласан тийм ээ нөгөө төмөр газрын хуралмент шүчээ байла хөнгөн цагаан эдгээр дээр гаднаас импортсон тохиолдолд 50% тариф тогтооно гэж зарласан байгаа. Дотоод өөрсдөө олборлох өөрсдөө дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор. За тэгээд зэсийн үн бол бас адилхан дагаад өсчлөө. Яг гэвэл зэс дээр бас 50% тариф тогтоож магадгүй гэсэн ийм дохио өгсөн байгаа. Тэгээд одоо ингээ ажиглах юм бол Лондоны металлын бирж дээр зэс нэг 9900 тавихад Америкийнх тэр 12000 байгаа. $12,000. Тэгэхээр юу болж ийн гэхээр Америкууд нөгөө Трампын тарифаас өмнө амжиж нөөцөө бүрдүүлэх гээд байгаа учраас ингээд зэсийн үн өсөж байна. За тэр газрын хуралмент бол бас ойлгомжтой. Эний төлөө бол дэлхийд даяар өрсөлдөж байна. Тэгээд Трамп ч гэсэн аль хор Хятадаас хараат байдлаа багасгахыг Хятад дээр бол нэлээд том тариф тавина. Тэгээд өөрсдөө бол манайхан чухал ашигт мөртмөл гэдэг байгаа тийм ээ. Тэн дээр бол жагсаалт гаргаад fast track гэдэг байгаа. Маш төрөвжсөн журмаар тэр уурхаануудын зөвлөг өгөө гэдэг. Иймэрхүү байдлаар тэгээд ингээд базаад хэлэхэд зэс газрын хуралмент. За тэр сэргээгдэгч хүчинд ордог тэр никель, кобальт эдгэрийн эрэлт хэрэгцээ асар их өсөж байна. Дагаад мөнгө сильвер гэдэг тийм ээ. Тэрний үн бас ингээд өсчлөө. Тэгэхээр ер нь цаашдаа бол энэ Хятадаас ихсүүлээд энэ цахилгаан машин руу шилжиж байгаатай холбоотой энэ төрлийн ашигт нөхцөлүүдтэй эрэлт илүү өсөх хоол гэж харж байна. Тэгэхээр яг нөгөө энэ том гүрнүүдийн гаргаж байгаа шийдвэрүүд маш олон улсуудын эдийн засагт бас нэлээд том өөрчлөлтүүдийг авчирч байгаа тийм. Тэгээ саяны таны хэлдгээр бас нөгөө түүхийн эдийн эрэлт хэрэгцээ бас ингээ өөрчлөгдөж байна тийм. Энэ дээр бас даваг зөвлөх нэлээд тодорхой мэдээлэл өгөх бах тийм. Одоо яг энэ чухал ашигт малтмлын ач холбогдол өсөж байгаа ач холбогдол нь бас яг юу юм энийг бас бид нар боломж гэж хараад ашиглахад тий өнөөдөр бас юун дээр анхаарах хэрэгтэй юм бол яг Трампын өмнө Байден
засаглаж явах үед бол Америкийн бодлогоч ногоо эдийн засгийг хүчтэй ярьж байсан. Европ бол одоо ч ярьсаар байгаа те. Бусад улс орнууд бол дагалдах маягаар энийг ярьдэн штэ. Одоо энийг мэдээж орхиогүй байгаа. За магадгүй одоо ингээд Трампын дараах Америкийн засаг захиргааны ямар хүмүүс гарч ирэх юм. Тэгээ буцаад ногоо эдийн засгийг бас хүчтэй ярих цаг ирэх байх. Тэгэхдээ өнөөдөр бол Трамп гарч ирээд энэ одоо яг ногоон гэж хүчтэй ярихгүй боловч түрүүн отгочлог хэлдгээр нэлээд тийм дотоод эдийн засгийг хамгаалсан бодлого явуулаад ингэ явж байгаа. Энэ дотор нь бол яг энэ ашиг нутгалтай холбоотой бодлогууд дотор бол ер нь Америкийн бодлогыг ингээ харах юм бол бараг сүүлийн 3-4 ерөнхийлөгч дамжаад 16 жил ч гэж хэлэх юм уу да. Ер нь л ашиг нутгал дээр улмал бодлого нь чангараад яваад байгаа. Яг нэг талаар Америкийн бодлогыг ингээ харахаар манайх руу хандж байгаа хандлага нь бол та нар одоо манайтай нэг хэвсэлтэй ашиг нутгалын хэвсэлд ороод ирээ гэсэн маягийн юм ингээд асуудаг. Яг энэ нь бол манайд боломжтой төрүүлдэг штэ тий. Манайх одоо хоёр хөрштөөр уламжтай байдлаар нүүсээ зараад явж байгаа энэ үед юу бодох нь гэх мэтээр ингээ хаардаг. Европ бол манайх руу хандахдаа бид нар бол түүхий давдаг улс орныхаа тоог нэмэгдүүлмээр байна. Танайх бол арч чадсан улс бас ашиг нутгалын өндөр потенциалтай улсын хувьд бидэнтэй ажиллаач вэ гэх маягаар ингээ хэлдэг. Тэгэхээр яг манай улс одоо ингээ харах юм бол их олон улсын засгийн газрын түвшинд одоо урилга авчаад гэх юм уу да тий. Одоо манай зоогийн түрээтрээч манай удирдлагын түрээтрээч гэж юм шиг маягийн юм урилгатай. Тэгээд тэрнийх нь хариуг одоо яг очин очихгүйгээ хэлж амжаагүй маягтай ийм байдалтай байж байгаа. Тэгээ энийг зүгээр энэ ногоо эдийн засаг ч гэдэг юм уу энэ критикал минералын 90 үед шилжих гээд ингээд дөнгөж эхэлж байгаа үед бол манай улс альгуурлах ёстой мó эсвэл яарах ёстой мó ер нь энэ манайд яаж нөлөөлөх юм бэ гэдэг талаас нь л харах ёстой юм байл. Манайх одоо ингээд харахад бол яг уу тийшээ очиж тэр одоо критикал минералын төвшөнд ингээд олон улстай ажиллахыг бид нарт маш олон сорилтууд байгаа учраас тэр сорилтуудаа их хурдтай шийдээд явах хэрэгтэй байсан. Тэгээ энийг өмнө нь одоо 20 оны үед ярих хүмүүс бол нэг тийм ойшодгүй байсан. Яг тэгээд ярьцлаг гэсэн мэхтэй байсан шүү дээ. Тэ? Яа тэгэхээр тэр үед нүүсний орлогоор цаг нь болоогүй юм л гэж үзчихсэн баг тий. Уяах наад ч бол гоё яриа. Та нар яриа явж байхгүй юу? Бид нэрэнд нүүрсээ зарчээ гэсэн мэхтэй байсан. Тэгээд ялангуяа сүүлийн 2 жил нүүрсний үн унаад орлого тасалтаад эхлэнгүүт хүсээгүй одоо бол анхаарч эхэлж байна. Тэгээд энэ рүү одоо анхаарч эхэлж байгаа дээрээ нэг тийм хам хум шийдвэр гаргачихгүй бас нэг зөв шийдвэр гаргаад явчих цаг үе болчиход байна л да. Тэгээ ингээ харахаар бас яг нөгөө эн чинь нөгөө ногоо орчим хүч гэдэг боловч нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч байгаа л арга хэмжээндэр сэргээгдэх орчим хүчтэй. Тэгээ түрүүний таны ярьдаг нөгөө цахилгаан машин за тэгээд нөгөө сүүлийн үе одоо энэ өндөр технологийн түүхий гэдэг багчтай өндөр технологийн бүтээгдэхүүнүүд орж байгаа. Тэгэхээр хэрэгцээ бол ингээл улмал ингээл өсөөл нэмэгдээл ах юм шиг байна тий. Зарим одоо сайн нэг ялангуяа нөгөө ковидын дараа ч нөгөө нүүрсчлэн хийг бууруулах чиглэлээр Европч нэлээд хүчтэй байж байгаа. Тэргээ болоод нөгөө зарим нүүрсний станцууд сэргэлээ гэж ингээл ярьж байсан ш. Тэгэхээр энэ нэг жоохон удаашрах юм байна ч гэдэг юм хүлээлттэйсэн бол эргээгээл бас энэ ингээл ирчтэй явж эхлэв л л да тий. Тэгэхээр бас яг бид нараас энэ дээр одоо таны хэл дээр нөө стратеги гаргаад яг ямар байдлаар оролцох юм тий. Оролцвол яг ямар одоо зүйл дээр бид нар анхаарах хэрэгтэй бодлогын түвшинд гэдгээс нэлээ тодорхой ярих хэвээр цаг нь болцсон юм уу гэж ажигласан. Ковид бол нэг том сорилтсэн бол одоо геополитикийн нөхцөл байдал олон улсын одоо яг энэ тэнд болж байгаа сөргөлдөөн тий эдгээр маань бас нэлээд эрчтэй ингээ явчлаа. Урд нь бол зөвхөн одоо Орос Украин гэл нэг тоотой улсууд явдаг байсан бол нэлээд олон улсуудад бас энэ зэвсэгт мөргөлдөөн болж шүү дээ. Тэгэхээр сая таас нөө Америкт төмөр хөнгөн цагаан гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө хуучин одоо ингээд түүхийг харахаар яг тэр нөгөө зэвсэгт мөргөлдөөн болж байгаа үед бас нөгөө түүний түүхийн эдийн хэрэглээ ингээ өснө нэмэгддэг те. Тэгэхээр тэрийгээ дааад бас яг энэ дээр Америк юу тавьчих гинөө те. Яг энэ хоёр түүхийн эд дээр
Миний ойлгож байгаагаар дотоодын уурхаануудаа дэмжих, тэндээ нөөцлөх. За тэгээд 92 3 жилд бол энэ дэлхийд даяар байгаа энэ дайн самуун бол улам одоо гэрчээ аавна гэсэн юм хүлээлттэй байгаа. Тийм учраас тийм стратегийн нөөц бүрдүүлэх сонирхолтой байгаа. Тэр нь бол яг өмнө Байдны үед чинь уул уурхай жоохон хатуу таагүй тийм бодлого баримталдаг байсан тийм ээ. Тэр нефт нүүрснээс татгалзсан гэдэг илүү тийм байгаль орчинд ээлтэй чиглэл рүү байсан. Трамп бол эсрэгээр нүүрсээ уух, газрын тусаа уух одоо бараг л фракинга сэргээ гэсэн маягаар илүү нөгөө бизнес талтай. Тэгээд ерөн хөрөнгө оруулалтуудыг татах сонирхолтой байна. Хятад байгаа үйлдвэр Америкт ороод ирээ. Тэгэх юм бол хөнгөлт үзүүлье. Хэрвээ Хятад үйлдвэрлэчихэд иш оруулж ирэх юм бол 25% татварч гэдэг юм уу. Ийм учраас аль болохоор дотроо бизнестэй болох, стратегийн нөөцтэй болох, гаднаас асар их хараат байсан жишээлбэл тэр юун дээр газрын хурлын дээр одоо тэрнээсээ гарыг гэл ингээд энэхүү байдлаар явж байгаа. Тэр одоо цэвэр бизнесийн зорилгоос гадна одоо энэ геополитикийн эрсдэлтэй үед бол ингээд нөөцлөх бодлого дотоодын зах зээлээ бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах ийм л бодлого баримталж байна гэж би бодож байна л да. Тэгэхээр харин яг нөгөө ингээд ханган нийлүүлэлтийн бас маршрут ч илүү өөр болчихж байгаа. Тэ сая нөгөө Орос Украины хямралтай холбоотойгоор Оросоос авч ирсэн маш олон түүхийдийг Европ одоо зогсоочингууд нөгөө ханган нийлүүлэлт авж байгаа төвөд ч гэсэн өөрчлөгдөө. Тэрийгээ дагаад бас нөгөө хөрөнгө оруулалтын маршрут ч гэсэн ингээд өөрчлөгдөж байна гэж ингэж анзаарсан. Сая ялангуяа одоо Израиль юуны сөргөлдөөнөөс болоод нөгөө газрын цэсний үнэчсэн одоо нэмэгдэх юм төлөв рүү орж байгаа шиг байна. Тэгэхээр цаашдаа хэрэгцээ одоо ингээд улс орон болгон яг ийм нөгөө стратегийн одоо юугаа ороод ингээд түүхийдээ нөөцлөө за тэрэндээ ингээд бэлтээд явах юм бол бид нар бас яг юун дээр анхаарах хэрэгтэй юм болоо. Одоо энэ чинь ганцхан нөгөө мөнгө олох хэрэгсэл биш те аюулгүй байдал одоо ингээд өөр асуудал яригдах нь шүү дээ те. Манайх бол одоо экспорт ерөнхийдөө хоёрхан юун дээр тогтож байгаа. Нүүрсдээс хоёр дээр байгаа. Нүүрс нь бол ингээд нийлээ унтсан. Тэгээд ер нь экспорт ганцхан улс руу болдог. Тийм ганцхан улс руу хараат байгаа. Маш их хараат. Тэ хоёрхан төрлийн түүх эднээс хараат. Тэгэхээр энэ байдлаасаа л яаралтай гарах хэрэгтэй гэж би харж байгаа. Бид бол нүүрс нөөцлөх шаардлага байхгүй шүү дээ. Нүүрс шиг гэх юм байна. Аль болохоор зараад мөнгө орлого олж явах хэрэгтэй. Тэрүүгээрээ бусад одоо нефт энц гэдэг юм уу гаднаас хараат байгаа тийшээгээ хөрөнгө оруулаад тэн дээрээ одоо нөөцлөх бодлого баримтлах хэрэгтэй л гэж би хараад байгаа л да. За тэгээд төрөлжилт гэж яриад байгаа тийм ээ. Одоо уран газрын хорлолмент зэрэгээс ормоор юм шиг санагдаад байгаа. За алтуул явах хөтэ экспортоос нэг их орлого орж ирэхгүй. Гол нь гэхдээ бид нар алтыг Монгол банкн дээр нөөцлөд тэгээд ерөн алтны үн маш ордон өсөж шүү дээ. 3600-аас ерөн буухгүй байх шиг байна. 3500 орчим дээр байна. Цаашаа ч өсч магадгүй. Ягаад гэвэл нөгөө бүх улсуудын төв банкуд алтыг нөөцлөх энэ стратеги маш хэрчмжүүлээд за дээр нь долларын ханш дэлхийд даяар унж байна. Яг манай төсөд байгаа бол дэлхийд дээр эсрэгээр нэлээд унж байгаа. Тэр нөгөө банкуд мөнгөнийхөө үнцнийг хадгалж үлдэхэд бол асар хэмжээгээр алтууд одолдож явж байна. За тэгээд иймэрхүү өөрчлөлтүүдийн дунд л бид нар бас адилхан л би бол алтын экспортлыг нэг дэмждэггүй. Аль болохоор Монгол банкнд валютын нөөц маягаар байж байгаас мэдээж экспортлалгүй яг хөө. Гэхдээ тодорхой хэмжээгээр энэ төрийн ханшийг хамгаалах одоо монголчууд бол төрийн ханшийг хамгаалах хоёр том хэрэгсэл байна шүү дээ. Нэг нь өөрсдийнх нь хяналтанд байна. Тэр бол алт. Нөгөөх нь бол гадаадын шууд хөрөнгө оруулалт байна. Манайх нөгөө экспорт өсөд хахад яагаад төрийн ханш сулраад байгаа гэдэг нь тэр ойлгомжтой болд буцаагаар авчиж байгаа. Бензин авч जैन, гар утсаа авч जैन, машин авч जैन, гадагшаа хүүхдүүд сургуульд явж имжлүүлж जैन тийм ээ. Шингэхгүй байна те тэр экспорт. Ингээд ерөөсөө экспортын мөнгө чинь тэр дороо гарчаад байгаа. Нүүрсэн дотроо бол зарим нь аптекрэнд нэг өрөндөө явчихад байгаа. Хэдий ингээд ансаар бичлэлт хийгдэт байгаа боловч мөнгө нь орж ирэхгүй байгаа. Ийм учраас бид нар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татчихж л одоо төрийн ханшаа доктортой байлгах нэг юм арга болчиход. Энэ мань бас л эргэл дахиад уулуурхаар бол холбоотой л доо. Тэгээд одоо монголч гэхгүй Америк хүртэл өөрсдийнхөө нөө буцаад иргэдээ тий нөө гадаадад орсон хөрөнгө оруулалтаа өөрсдөө оруул гэдэг зорилгоор бас энэ трафик ингээд
гаргаж ирээд байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо яг энэ гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж одоо саяны хатуучлал зөвлөхийн хэлдгээр нөгөө экспортын мөнгө маань бид нар шингэж үлдэхгүй болвол шингээж үлдэх одоо тэр гадаадын хөрөнгө оруулалт те нөгөө хайгуулын ажлыг эрчимжүүлэх тал дээр одоо нэлээ идэвхтэй ажиллах хэрэгтэй гэж яриад байдаг шүү дээ тий. Тэгээд яг энэ маань одоо ажил хэрэг болж чадахгүй л байна л да. Тий одоо сүүлийн 2 3 жил ч одоо нөгөө тендерээр юугаа өгөөл хайгуулын лиценз өгөөл яваалах шүү. Гэхдээ хайгуулын ажил одоо хийгдэж чадахгүй байна гэж яриад байгаа шүү дээ тий. Яг одоо бид нар хайгуулын ажлыг эрчимжүүлэх тал дээр юу хийх ёстой гэж даав зөвлөх харж байна. Яг би ингээд саяны бид тэдний нэг 10-15 минут ярьсан яриа шүү дээ тий. Энийг жишээлбэл ингээд нэг чирийн нэг Монгол одоо уулуурхай салбараас хүнд идэхтэй ингээд нэг мөрөөрөө сайхан ажил төрлөө хийгээд явж байгаа хүн санамсрыг олоод сонслоо гэж бодоход яг үүндээ бид нар юу ярьж байгаа гэвэл одооноос нэг ирэх 10-аад жилд Монгол улс нэг орлогон тасалтаад тэрнээс болоод зүгээр нэг мөрөөрөө ажиллаа хийж явж байгаа хүний амьдралд хүртэл нэг бол авдаг цалингаараа худалдаж авдаг юмнууд нь улам үнэтэй болоод байгаа ч юм уу тий. Эсвэл одоо сонгуульд орсон хэрүүл нь улам хувцтаад нийгэм дотроо янз бүрийн хагарал болоод ингээд нэг Монгол нутагта Монгол хүн тайван сайхан амьдрахад төвөгтэй болж магадгүй ч юм уу нэг юм таамаглашгүй илүү ингээд нэг сайхан тал руугаа биш илүү төвөгтэй тал руугаа явах нэг 10 жил ойрын үед ирчих магадгүй. Тэрний одоо огтур хүчин зүйлүүд нь бол гадна талтай байгаа тийм үү? Яагаад гадна талтай байгаа гэхээр энэ ногоо эдийн засаг руу шилжих ч юм уу эсвэл энэ геополитикийн энэ дайн саман бол биднээс ирж асуучаад хийхгүй шүү дээ. Тэр чинь цаагаараа явдаг зүйл. Харин бид нар энийг зөв мэдрэнгүүтээ зөв арга хэмжээнүүдийг аваад явж чадвал магадгүй бид нар эндээс их тийм зөв гараад ирж магадгүй иймнүүд байх хэрэгтэй байхгүй юу те? Боломж л байгаа тий. Яг боломж байх ёстой л гэж бид нар харах ёстой шүү дээ. Манайхаас дээр нөхцөлд байгаа. Манайх ч юм бол хойдолтой нэг том улстай, урталтай нэг том улстай энэ хоёрын дунд талд ингээд одоо давж гарахад маш хэцүү нөхцөл тунд байдаг улс. Гэтэл манай баруун талд одоо Станы орнууд гэдэг Төв Азийн орнууд бай. Би сая 7 сарын ихээр нэг нүүбийн 2 байгууллага, бүсийн хэмжээний 2 байгууллага хамтарч яг энэ критикал минералаар нэг зөвлөгөө хийхэд нь орчоод ирлээ л дээ. Тэгэд тэд нар бол бас л бид нар шиг энд ямар боломж байна вэ? Яагаад ийм юм бүхийг тодорхойгүй болчихов гэсэн юмнуудыг яриад ингээд сууж байгаа. Тэгэхэд тэр Станы 5 орны хувьд барууны зах зээл рүү гарах гэх юм уу та энэ боломж ер нь хэр бодиттой вэ гэдэг ингээд Америкийн институт хийсэн судалгаа байхгүй. Тэгэхэд маш хэцүү юм байна. Европ руу гарахад ч гэсэн айгүй төвөгтэй юм байна гэж байгаа. Гэтэл эднээс чинь бүр ингээд Европ хүртэл төмөр зам тавих төсөл энэ төр ярьсан явж байгаа улсууд те. Тэгэд харахад бид нар бол ер нь Европоос газар зүйн ингээд таслагдчихсан улс. Тэрний авталт зогсож байгаа улсын хувьд бид нар маш их ухаан зарж одоо Монгол хүний ухаан гэж байдаг бол IQ гэж байдаг бол одоо энэ үндэстний хувьд нэг үнэхээр нэг түүхийн маш хүнд үеүүдэд тесэрч гарч ирж байсан тийм үндэстэн өгдөлтэй юм бол одоо бид нар ер нь гарч ирж чадах уугүй гэдэг тийм юмний тухай явж энэ яриач очиж байгаа. Эдийн засгийн аюулгүй байдал гэдэг утгаараа тий. Одоо экспортын хувьд нэг улсаас 30-аас дээш хамааралтай бол экспортын хэд хамааралтай улс гэж үздэг юм байлээ. Гэтэл манайх юун 30 вэ те? 90% экспортын нэг улсаас хамааралтай улс байгаа байхгүй юу? Бүр ингээ 50-аад тооцсон улс байгаа. Тэгэхээр буцаж энэ юм чинь хомиж аваад экспортын хувьд бид нар одоо нэг 5-6 улсаас хамаардаг тий болцсон. Аль нэг улс нь манай ямиг авахгүй ч гэдэг юм уу бидний эсрэг одоо тоглолт хийх гэхэд бид нар өөдөөс нь та нартай бас бид нар ингэж тоглохгүй гэж хэлээ сууж явах хэмжээнд энэ үндэстэн очих тухай асуудлыг ярих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр урд нь бид нар яагаад тэгж чадаагүй ингээд экспортын хувьд нэг улсаас тараат болцсон гэхээр манай экспорт ерөөсөө их хэмжээгээр ачаад бордуулдаг тийм бараанаас хамааралтай байсан тий. Нүүрс гэдэг юм чинь ерөөсөө ингээд 20 сая, 30 сая, 40 саяар нь бит хэмжээ ихтэй. Ким их ууртай юм чинь энэ хоёр хөршрүүл зарахгүй бол өөр тийшээ зарахад аяг утгагүй болчиход байсан. Одоо энэ критикал минерал гэдэг зүйл чинь
заавал тийм их хэмжээгээр нь зарахгүй байж боо. Тэгтээ их хэмжээний гадаад дэлгүүд олж болох тийм боломж биднэрт түүхэн боломж нэгдэж Онгоцоор магадгүй. зөөчдөг гэдэг шиг Тий. дээ. Түүхэн боломж нэгдэж магадгүй цаг үе дээр сууж байгаа хгүй. Тэгэхээр энийг бид нар ингээ юу гэдгийг те одоо зүгээр ингээ найрамдал тарилцаатай тэгээ айтаахан экспорт хийж байгаа улстай бид нар та нарт 90% хамааралтай байна, муухай байна, хаяад мүлээ гэдэг утгаар ярих гэж байгаа юм биш тийм үү? Энэ улстайгаа ингээ ажиллаа явж гэтэл дахиад өөр улсуудтай 8 хийх нэг юм түүхэн боломж гинт гараад ирлээ. Зөв хөдөлвөл хийж болохоор байна. Хамгийн хөвгчлөлтэй нь тэр Станы 5 улс гэж байгаа Киргизүүд ч бид нар энэ боломжийг түүхэн боломж гэж харж байгаа. Бид нар одоо энэ дээр одоо татвараа хөнгөлөөд хүн цувтлаа багасгаад те гадны хөрөнгө оруулалтыг өрөх гэж байгаа гэж ярьж байна. Үзбекистанд гэж ярьж байна. Казахстанд гэж ярьж байна те. Тэгээд ахаад нэг 2 стан юу ч хэлээ. Тажикстан энэ төр те бүгд тэгж ярьж байна. Тэгэхээр эн чинь нэгэсэнд гараанаас бүгд тухсгээд гарах гэж байгаа момент байгаад байгаа байхгүй юу? Тийм үү? Казахстан арай урд яваа учраас тэд нар бол ахын ойр зургийн гой асуудлаа шийдсэн тий. Ингээд нэг захын дэлгүүрт нь ороод харахад бидний идж удагаас арай өөр төвчний юм дэлгүүртээ авчираа суудсан ингээд сууж байхад одоо бид нар яг яаж зүг гарах вэ гэдэг ийм моментэн дээр л байгаа гэж надад бол тийш ойлгогдоод байна. Тэгээд нөгөө нийт экспортоо чинь бараг 60% үерээс чинь нүүрсгээл те. Тэгээ багахан зис тэгэл нэг алт гээл ингээл яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө төрөлжүүлэх гэдэг дээр бас газрын овор дээр нь одоо нөгөө уран маань орж ирэх бах те. Уран чинь бас юунаас хойш нөгөө Японд бас атомын станцын дэлбэрэлтээс хойш нэлээд олон юунууд чинь бол хаагдсан байсан билээ шүү дээ нөгөө станцууд. Одоо буцаагаад шинэ оврын атомын цахилгаан станцууд бол нэлээд их барьж जैन те. Тэгэхээр энийг бас нөгөө цэвэр эрчим хүч гэдэг ингээ хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр ураны төслийг одоо бид нар бол хөрөнгө оруулалтын гэрээ хийцэн те. Тэрнийг одоо бас эхлүүлчих юм бол дахиад нэг бас юм гарц боломж гарч ирэх бах гэдгээр нь хараад байгаа. Тэгээд яг ингээд харахаар ингээд нөгөө бид нар шийдлүүд бол байгаад байна л да тий. Тэгээд яагаад ингээд яг энэ ажлуудаа хийж чадахгүй байна? Хөрөнгө оруулалт яагаад орж ирэх ойлчив тий. За саяны ярьж байгаа нөгөө геолог хайгуулбал мэдээж нэг одоо хөрөнгө оруулалтын шингээх арга нь байх. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт одоо бид нар үеийн засгийн газар л нэмэгдүүлээ, татъя гэдэг тий. Гэхдээ өнөөдөр байтугаар бол нэмэгдэж чадахгүй л байна л да. Энийний одоо суурь үндсэн шалтгаан та яа хууль эрх зүйдээ байна уу? Тэ эсвэл засаглалтаа байна уу? Хаана байна гэж харж байна. Ер нь ингээд дэлхийн улс орнууд чинь хөрөнгө оруулалтын араас ингээд улаарч шүү дээ. Трампын тариф гэдэг байгаа яг эн чинь үнэ хэрэгтээ бол Америкт хөрөнгө оруулаач. Тийм зорилго нь л тийм. Хүчээр тэгж оруулах гэдэг тийм. Манайх л ингээд бараг хөрөнгө оруулагч хөөж дуудаг. Ерөөсө хөрөнгө оруулалтын соёл байхгүй, ач холбогдлыг ерөөсөө ойлгодог. Эдийн засаг чинь хүчтэй байхын тулд хүмүүс нь ажилтай, орлоготой байх ёстой. Тэр ажлын байрыг бий болгодог юм чинь хөрөнгө оруулалт байгаа. Тэрсөө яг энэ порошок хэрэгтэй зүйл байхгүй. Тэгээ бороо орохгүй байгаа гэвэл ингээд хатаад хагдрын шүү дээ. Тэгэхээр манай эдийн засгт одоо яалчгүй л хамгийн их дутагдж байгаа зүйл бол хөрөнгө оруулалт байна. Тэгээ энэ дээр хариуцах эзэн байдгүй. Яг нэг хөрөнгө оруулалтын айлчлал юм та. Тэр нь бол бүртгэхээс өөр юм байхгүй байна. Гэтэл Англи, Америк, Герман, Хятад, Турк хүртэл ерөнхийлөгчийнхөө дэргэд тусдаа зөвлөлтөө. Тэд нар ингээд хөрөнгө оруулагчдын өмнө ингээд өвдөгдлөө суужд. Одоо жишээлбэл Теслаг Шанхайд барьж гин, Германд барьж гин. Яг тэрнтэй адилхан туркууд татварч чөлөөлөд үгүй манад үйлдвэр оруулаад ирэх гэдэг байгаа байхгүй. Ингэж дэлхийд даяар хөрөнгө оруулалтын араас үзэлдэж. Тэгэхээр манад бол энэ хөрөнгө оруулалт татах чиглэлийг засгийн газар дээр хариуцуулчих нь зөв санагддаг надад. Бүр хөрөнгө оруулалтын хуулиа батлаад эдийн засгийн одоо 20% гэдэг юм да. Хөрөнгө оруулалтыг ингэж татах ёстой шүү. Одоо манад бол төсөв 30-аас хэтэрчээд байна шүү дээ эдийн засгийнхаа. Уг нь зохистой хэмжээний 20% л үүд юм л да. Манайх бол баг этихаас илүү тийм социалист ийм эдийн засгтай болцсон. Одоо эн чинь өөрөө хөрөнгө оруулалтыг үргэлж хүчин зүйл болоод байгаа. Одоо би нэг мөнгөтэй Сингапур ч юм уу тийм ээ Тайланд ч юм уу бай гэж бодъё л да. Би Монголын зах зээлд хөрөнгө орууллаа гэж бодъё л да. Тэр би нэг төрийн компанид өөрчлөлт өгчөд байгаа. Тэр төрчний гараараа хянаад байдаг, зохицуулаад байдаг. Нөгөө талаараа төрийн компанид өөрчлөлт чинь маш хүнд болчихж байна. За тэгээд манай хайгуул дээр бол тэгээд бүгд л мэдж байгаа. Нөгөө орон нутгийн эсрүүцэл ихтэй болцсон тийм. Энэ дээрээ тэр орон нутагт роялтиныхаа тодорхой хувийг өгдөг болгодог юм. Ингэж эдийн засгийн хөшүүргийг бий болохгүй л
цөөхөн хідэн иргэд тэдний тэр эсэргүүцэлтээр нь тулгуурсан гадаад дотоодын янз бүрийн хүчнүүд байгаа шүү дээ. Бид нар чинь өрсөлдөж байгаа. Жишээлбэл нүүрс газрын хорлолмент төр бол бид нар яалчгүй л хойд өрсөлдөхөөс аргагүй. За тэр хідэн гишүүд сонгуул болгоноор ингээд одоо популизм хийдэг те. Тэр өртгийг энэ ард түмч өөрсдөө өөрчөнд ерөөс олж харж ойлгохгүй байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг л эхний ээлжиндээ ойлгуулад энэ хөрөнгө оруулалтын соёлтой болох хэрэгтэй гэж. Тэгээ хөрөнгө оруулалтыг татдаг байгууллагын ерөөс засгийн газар өөрөө тэр чигээр бүр хуульчлаад өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол ядаж нөгөө төргийн ханш чинь тогтвортой байна шүү дээ. Одоо бол төв банкн дээр 2 ханшийг авчиад тавьчихсан. Дотоод ханш гэдэг нь инфляц, энийгээ байр, гадаад ханшаа байр гэдэг. Тэний хоёр чинь зэрэг барих ямар ч боломж байхгүй. Угаасаа энэ чинь өөрөө цаад физик утгаараа боломжгүй байхгүй. Америкийн төв банк л ийм хоёр үүрэгтэй. Яг л өөртөө доллар үлдүүлдэг учраас. Хятад жишээлбэл гадаад ханшаал барьж байгаа. Дотоод ханшаа ингээ хайчдаг. За юмны өсчлөө гэх юм бол тэр салбарч ашигтай байгаа учраас хөрөнгө оруулагчид орж ирээд нийлүүлэлт нэмэгдээд үн буурна. За Европ бол зөвхөн инфляцаа барьж байгаа. 2% барьж. Тэр еврогийн ханш хэд байх нь бидэрт хамаагүй. Зах зээлийнхаа зарчмаар яваг. Тэр засгийн газрууд хөрөнгө оруулалтын араас хөөцөлдөж шүү дээ. Тэгэхээр ингээд төрийн ханш гэдэг юм хүртэл тэр ухаантай усууд чинь бүр задлаад ийм 2-3 янзын ханш од юм дотоод гадаад. Тусд нь чиглэлийг хариуцуулах хэрэгтэй юм байна. Нэг нь төв банк, нэг нь засгийн газар. Манайх бол хоёуланг ингээд төв банкнд өгсөн. Тэгээ маш их алдагдaltaй төсөв баталдаг. Одоо жишээлбэл тэр шинэ хоршоо гэл те 600 тэрбум төгрөгийг ингээл таргаа ичиж явах. Энд чинь өөр инфляцийг асар их өдөөж чинь. Энэ жил чинь баг өнгөрсөн жил чинь баг 123 мянган суудлын машин импортсон билээ. Ер нь бол манайхны 40-с 50 мянгаыг л импортлдог байхгүй. Тэгээ сая төлбөрийн тэнцэл алдагдaltaй гарлаа шүү дээ. Нөгөө тэр юу вэ нөхөр 200-300 сая доллараар илүү хэмжээний олон жилийн дундчтай арчуулахад машин авцсан байгаа байхгүй. Яа гэсэн бол одоо энэ жил 3 дахин бараг шүү дээ. Тэгэхээр эн чинь юу жинхэнэ нөгөө сонгуульд ялахын тулд ус төрч чинь ингээд шинэ оршоо мөршөө гэдэг нь чинь хөнгөлөлттэй зээл өгöd шүү дээ. Тэр чинь өөрөө пирус болж хороод байгаа байхгүй. Тэр иймэрхүү маягаар яг гоо ингэж болно л доо. Тодорхой нийгмийн тодорхой хэсэгт одоо баруун Америкийн малчтыг дэмжиж унаажуулах юм бодлого баримталж болж байна. Гэтэ энэ чинь төлбөрийн төсвөөс гаргаж байгаа. Төлбөрийн ард түмэн өрч байгаа. Инфляцаар одоо нөгөө 500 мянган төгрөгтэй өгшин бол нөгөө 10 кг авдаг гэсэн бол одоо 8 кг авахлаа биш үү? Иймэрхүү байдлаар бид нар чи яг ямар эдийн засгтай вэ? Энэ эдийн засгт чинь инфляц ямар сөрөг нөлөөтэй вэ? Бидний үр хүүхдийн амьдрал ямар амьдралын чанарыг асар дөрөгтүүлнэ шүү дээ. Гэж ажлын байр байхгүй болно. Одоо ийм л оюухантай болчлоо тийм ээ. Ингээд нэгтлэнгаас эхлүүлээд зарим ажлын байр чинь байхгүй болно гэдэг байна 10-20 жилийн дараа. Тэгээ одоо ингээд солонгос явж ажиллана. Эсвэл төрийн компанид орж ажиллана. Ийм хоёр сонголттой болчиход байна л да. Тэр нь чи өөрөө нөгөө эдийн засгийнхаа органик те амьд тэр чанарыг байхгүй болгож чиж байгаа. Тэгээ улам нэг тийм төрийн зохицуулалтаа тэр төр гэдэг нэг хідэн дарга нарын үзмжээр явдаг те. Яг ийм одоо ажил хийх хэрэг, бизнес хийх хэрэг ч үүний үндсэн хэрэг шүү дээ. Эрхэн байгаад байдаг. Улс төрийн хувь байгаа шүү дээ бидэрт. Гэвч нөгөө эдийн засгийн орчин ч байхгүй болохоор ингээд Хэлж чадахгүй тийм. зэн улс төрийн эрхтэй ч гэсэн ингээд амьдралын чанар нь аливаа сайжирч өгөхгүй байна. Сая бас давг шилж байгаа нөгөө бидэрт экспортын логистикийн хувьд нэг шинэ гарцсан одоо энэ чухал ашигт малтмал тий тэгээд уран энтер гарч ирэх юм байна гэд итгэж байна. Тэгэхээр одоо яг өнөөдөр манайх тэр нөөц тогтоогдсон нөөц нь уран бол одоо магч ихний 10 тоо орцсон явж байгаа шүү тий. Газрын ховрын хувьд бол яг ямар потенциал байгаа юм бэ? Бидний одоо хайгуул хийгээд олцсон байгаа нөхцөл байдал нь ямар байгаа юм? Цаашдаа бид нараас мэдээж ирж чаах хэрэгцээ байгаа л бах тий. Тэгээ миний дүгээр түрүүний нэг хэлсэн дээр яг ингээд ард түмэн бол ингэж асуудгийн. Оюутлага 5-7 2-ыг ухаадах хангалттай юм шүү. Тэ? Жалга болгоныг яагсан юм дэж гэдэг юм бэ гэд. Тэгэхээр оюутлага 5-7 2-ыг ухаал цаашаа явуудах юм бол нөгөө 90% экспортын хамаарал гэдэг юм хязгаарч арилгаж чадахгүй байхгүй. Энэ хоёроос гарч байгаа бүтээгдэхүүн хоёулаа их эзэд хүнтэй бүтээгдэхүүн байхгүй юу те. Тэгэл нэг улсаас экспортын хамааралтай тэр улсынхаа нэг тийм дагуул маягтай ч юм уу гарын харж амьдэрдэг улс хэвээрэл байсаар байна. Тэгэхээр бид нар
яагаад зөвхөн 5 толгой хоёрыг олборлолцоод бусдыг олборлохгүй байх ёстой юм бэ? Юу олборлохгүй байж болдгүй юм бэ гэвэл нэг талаасаа энэ нэг юм байна. Нөгөө талаар манайх шиг ийм цөөн хүн амтай үндэстэн дуулна ингээд уудуурхад суурж босч ирэх нь айгуу тийм зөв байсан байж магадгүй хөлбөр байсан баг. Яг тэр уудуурхай гэдэг чинь ер нь бол нэг яг хөдлөхт нэг их л бод 100 мянган хүнийг л ажил хүчний зах зээлээс авна штэ. Тэ? Өөрөө эн чинь их том техникээр ажиллаж штэ салбар байхгүй. Тэгээд бусад ард түмэн дээр хэдийн засгаас солонгоруулаад дараагийн гой салбар одоо IT ч байна уу, хэмжлэг ухаанч байна уу, үйлчлэгээний салбар руу гараа явах болохоор байсан баг. Гол нь яатсан гэхээр уулуурхайг дагаж гарч ирсэн асуудлуудаас айнгуудаа уулуурхайг ерөнхийдөө нэг одоогоор гахт нэг сүүлийн 14 жил ерөнхийдөө боомлчихсан байна. Тэ? Органикаар нь хөгжүүлээг байхгүй. Тэ? Энэ органикаар нь хөгжүүлэхгүйгээс болоод тэр нуулуурхан орлого зүгээр ингээд гаццсан баг. Тэ? Тэгээ энэс болоод бусад салбарууд яг ингээд дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд гарч ирэх тэр тэжээлээ авч чадаагүй те уулуурхагаас тэр орж ирсэн орлогоос тэжээгдэж чадаагүй. Ийм бас нэг нийгэмд онш байгаа. За бас нэг онш нь бол энэ уулуурхай чинь байгаль их сүтгээд байна гэсэн нэг ийм болгоомжл байгаад. Ер нь бол уулуурхай гэдэг чинь дэлхий дээр угаасаа байдаг салбар. Энэ хүний нийгэм гэдэг юм чи өөрөө энэ гаригаасаа өөрт хэрэгтэй юм аваад өөрт хэрэгтэй юм хийж амьдарч байгаа байхгүй юу? Тэгээ монголчуудын логикоор дэлхийн хаана газар нэг тийм сүнтсэн хэрэггүй газар байх юм шиг байна те. Эндээс албарлаад те. Гэтэл тийм биш байхгүй юу? Энэ дэлхий дээр чи ерөөсө хэрэггүй тийм сөөмж газар байхгүй. Энэ чи өөрөө ингээд экосистемийн хувьд ерөөсөө л бүгд хэрэгтэй байхгүй юу? Одоо Tesla Германд үйлдвэр барихад байгаль орчныхан нэг аргумент гаргаж ирсэн шүү дээ. Энд чинь нэлээд ховор могооны бас байгаа нэг юм нутгийн нэг хэсэг нь байна те. Энэ үйлдвэрийг зогсооё гэж байгаа байхгүй. Тэгээ одоо Монголын улс төрчд байсан бол тэрнээс айгаад Tesla-гийн тэр үйлдвэрийг зогсоох юм шиг байна. Германы улс төрчд бол за окей тэр могооных нь асуудлыг энэ талд нь шийдчихээ гингүүтээ шийдэл гаргаад тэр үйлдвэр баригдчихж байгаа байхгүй те. Тэгэхээр дэлхийн хаанч бай, ямар ч үйлдвэр барьсан бай, хүн очиж амьдарсан ч бай, уурхай ухсан ч бай, тэр бол маш үнцэнтэй экосистем дээр л тэр үйл ажиллагаа явж байгаа. Гол нь яадаг вэ гэхээр айлч улс. Дэлхийдээ хайргүй нэг ч улс гэж байхгүй, дэлхийдээ хайргүй нэг ч хүн гэж байхгүй. Зүгээр яадгүй гэвэл шийдлээ гаргаад хамгаалах арга хэмжээг аваад шинжлэх ухааны судалгаагаа хийгээл ингээл явдаг зүйл байхгүй тий. Тэгэхээр бид нар ч гэсэн энд одоо Монголд тэр критикл минерал руу ингээд ер нь орхон зайлшгүй. Орохдоо юу тийм те тэр Баянгор аймгийн цааталт нэг хэрэггүй газар байна. Тэнд л очихыг гэхгүй штэ. Тий. Хаана олдох юм тий? Хаана олдно? Тэнд айгүй гоё үн цэнтэй байгаль байгаа, үн цэнтэй шавж байгаа, үн цэнтэй амт ургамал байгаа. Монгол хүн тэнд амьдарч байгаа. Тэгвэл тэнд ингээд тэр хийх ёстой менежментийг хийгээл, хийх ёстой шинжлэх ухаанч юмаа хийгээл ингээд явах ёстой. Тэрийг л бид нар улс нийтээр хүлээн зөвшөөрчүүл ер нь тэгэл монголчуудын зовлон маш их багасна. Би л тэгж бодож байгаа. Ялангуяа нийгмийн мемори миний бодоход нэг 15-20 жилээр ямар нэгэн салбарын ардталт явж байгаа. Яг гэвэл тэр чинь нөгөө тэдний үүсгэсэн шарх нь энэ талтай анж амжихгүй ингээ хүний тархинд нөлөө өгöd байгаа байхгүй. Одоогийн монголчуудын санаа зовоод уулахаас айгаад байгаа юмнуудын юм чинь ингээд анх монголчууд мэдлэггүйгээр, туршлагагүйгээр, мөнгөгүйгээр уулуурхай руу ороод тэгээд нэлээд замбрааг уулуурхай ухаж явах үед үүссэн тийм хүндүр сэтгэлийн шарах ч юм уу те. Тэр юм дээр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ юмыг яаж хийдэг юм бэ гэхээр энийг харсан нэг тийм одоо улс төрч ихээсээ илүү нэг эстетисмен маягийн хүмүүс эд штэ те. Төрийн сэтгэлтэн байх хэрэгтэй байхгүй. Ард түмээ бид энэ авахнаас гарах хэрэгтэй тийм үү? Бид нэгдүгürt өөрийгөө авахнд хийчихэд байна. Хоёрдугаарт газар зүй биднийг авахнд хийчихэд байна. Гуравдугаарт бусад нөхцөл байдал биднийг авахнд хийчихэд байна. Энэ авахнаас бид нар өрсөлдөөл гарна. Тийм үстэй. Бухны гар гарч ирээл монголчуудыг деважин дээр тавихгүй штэ. Эдгийг хэлээл энэ шийдлүүдийг хэлээл энэ ард түмнийг нэгэн зүгт харуулаад явах юм бол улс төрч төртөл тэрийгэ дагаа явчихдаг штэ. Ер нь улс төрч гэдэг чинь нэг тийм гайхамшигтай амьтад биш штэ тий. Өмнөх нэвтрүүлэг дээр нөгөө хин амраа хэлж ийлээ штэ. Улс төрч чинь дарцэг юм байлээ гэдэг. Ер нь үнэн байхгүй юу? Тий. Тэгэхээр ингээд Монголд одоо нэг тийм бодит байдлыг ард түмэнд хэлээд явах нэг тийм эстетизм гарч ирэх хэвээр. Тэр нь одоо гарч ирж байгаа байлгүй. Тэгэл энэ бүх нөхцөл байдлыг яриад энэ цаашаа явна гэж ингэж л бодож байна.
Одоо саяны нөө байгаль орчны асуудал дээр бүр санал нэг байна л да. Одоо нөө алтны хөтөлбөрийн хүрээнд, хоёр хөтөлбөрийн хүрээнд нөгөө шороо ордуудын нөө их замбраагүйгээр ашигласан хариуцлагагүй олборлолтын одоо шархыг л ингээд сэдрээгээл дайсагээл яриад байдаг тий. Гэхдээ бас ингээд хөөгд харахаар тэр чинь дахиад нөө хууль эрх зүйн орчин өөрөө тийм одоо эвдэрсэн газрыг бий болох орчныг бүрдүүлсэн байгаа байхгүй. Нөө урт нартай хууль гарч ирээл бах эзэнгүү нөгөө лиценз эзэмшиж исэн хүмүүс чинь хууль бус олборлагч болчихж байгаа байхгүй. Нөгөө лицензийн цуцлагдсан байхгүй болсон. Тэгэхээр нөгөө эргээгээд энэ нөгөө хууль эрх зүйн орчин чинь энэ салбарыг бас эргээд татаж унгаа тэгээд байдаг. Тэ нөгөө гаргаж байгаа өөрчлөлтүүд нь буцаж үйлчлээд байдаг. Тэ тэгэхээр энэ асуудал дээр бид нараас анхаарах ёстой юм шиг санагдсан. Хоёрдугаарт тэр нөгөө байгаль орчны асуудал дээр байгаль орчныг хамгаална гэхлээр хашчаал нөгөө тусгай хамгаалтанд аваад за ингээл болоо гэдэг нэг юм үү. Тэг хамгаалал гэдэг чинь те нөгөө сөрөг нөлөөллийг тодорхойлоод яаж бууруулж урьдчилан сэргийлж багасгаж арилгахын гэдэг дээр фокуслж ажиллахын тулд нөгөө олон улсын стандартууд байгаа шүү дээ. Тэрийгээ харин одоо бид нар яг жинхэнэ одоо олон улсын стандартаа нүүр тулаад одоо тэрийгээ хэрэгжилтийг нь хангаад нөгөө хариуцлагатай олборлолтыг олон улсад явуулж байгаа шиг явуулах юм бол аль ч одоо уул уурхайн компаниуд бол энийг одоо хийж таруулчлаа шүү дээ. Одоо 20 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол те. Тэгэхээр яг энэ хууль эрх зүйн орчин маань ингээд нөгөө хэрэгжих тал дээр аягүй хангалтгүй санагдаад байгаа юм л да. Эргээд үйлчилдэг саяны ярьж байгаагаар те нөгөө талдаа байгаль орчныг хамгаална гэдгийг одоо бид нар нөгөө үнэлгээ л гэж хараад идэх болцсон. Баахан үнэлгээ энд бэлдүүлж аваад нөгөө хэрэгжилтийг хангуулж тайлаа аваад эргээгээд тэн дээрээ нөгөө яг бодитоор хамгаалагдаж гинөө гэдэг дээр ямар ч нөгөө хяналт яг хэрэгжилтүүд дээр юу байхгүй явцсан тий. Тэгэхээр яг энэ хууль эрх зүйн орчныг бид нар зөвөр одоо хараад яг нэг байгаа үндсэн асуудлуудаа шийдвэрлэх рүү чиглүүлж одоо өөрчилж чадчихэв үү бид нар эсвэл үед. Яг эдийн засагт нэг юм ойлголт байдیں۔ Хуулийн дагуу ажиллаж амьдарч бизнес хийх юм бол хэрэг өртөг зардалтай байна. Тэр хуулийг тойроод одоо албан бус байдлаар тийм ээ хуулийн гадуур явах юм бол өртөг зардал нь хэрэг байна гэдэг. Одоо наадах чинь би бичил уурхай гэж хараад байдаг шүү дээ тий. Ерөөсөө л тэгэхээр эн чинь өөрөө одоо жишээлбэл бид нар чоныг мах идлээ гэдээ буруутгаад иж болохгүй шүү дээ. Тэр ашигын төлөө явж байгаа хүмүүс ч аль болохоор зардлаа бага болохыг л хүснэ. Тэгээ хуулийн хүрээнд хуулийн гаднууд чинь тэгээд ерөөхдөө цаад ашиг олох сонирхол нь тэрнээс ингээд даваа явчихж байгаа. Тэгэхээр энэ дээр бол тэр хууль тогтоогч нар төр зэсгнэр их ухаантай л байх хэрэгтэй л дээ. Юм шиг ухаантай байх хэрэгтэй. Одоо жишээлбэл нөгөө хамгийн алдартай жишээ бол нөгөө хойрын хууль үүдэн шүү дээ Америк. Арх зарахыг хориглолцсон. Тэгж нөгөөх нь далд хэлбэрт ороод сүүлдээ мафижаад бүр ингээд зохион байгуулалт гэнтэр болоод тий. Юу нөгөө арх хориглолцсон биш бүр ингээд мафид эзлэгдэх шахсан. Тэгэхээр бас уулуурхаг ингээд хит хатуу хууль руу оруулахаар нөгөө цаа зорилгоос зөрчсөн тийм үр дүн гараад байгаа. Энэ өөрөө яагаад гэхээр нөгөө хүний мөн чанарыг ойлгоогүй л байхгүй. Тэр хүний мөн чанарыг ойлгоод хүн чинь ашигын төлөө явдаг нь одоо тэгээд чон мах иддэг гэдэгтэй л адилхан байхгүй. Тэгэхээр тэр хуулийн хүрээнд стандарт дагснараа зардал нь байх хэрэгтэй. Ашиг өндөртэй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хуульч нь хатуу гой сонсогдож болно л доо. Гэтэл хэрэгжилт нь эсэргээрээ үл яах юм бэ те. Тэгээ энэ бол уусл хүн төрөлхтний л асуудал. Швейцар, Америк бүгд адилхан. Тэгээд яг нэг сонирхолтой түүх ярихад манай эдийн засгийн салбарт хоёрхан эмэгтэй хүн Нобелийн шагнал авсан байд. Эхнийх нь Эленор Остром гэдэг эмэгтэй Нобелийн шагнал авсан. Тэр нөхөр болохоор тэр эмэгтэй болохоор яг энэ дундын өмч байна шүү дээ тийм ээ. Дундын өмч одоо байгаль орчин, бэлчээр ус тэн дээр ч ингээд бизнесүүд өршөлдөж шүү дээ. Мал аж ахуй явах юм уу, уул уурхай явах юм уу гэд. За тэгээд гүний усыг яаж ашиглах юм? Яг энэ дээр ямар шийдэл хамгийн сайн байдаг вэ чинь нөхөр судалж үзээд төр бол биш юм байна. Төр бол маш их зардал гаргаад тэгээ авилах хэлэх уламжтай илдэхгүй ингээд биш юм байна. Хувийн компанид өгч бас болохгүй юм байна. Ингээд 100% хувийн компани өмч бас болохгүй юм байна. Тэгэхээр энэ хоёрын хамгийн сайн талуудыг агуулсан дундын систем гаргаж ирээгээд тэр нь болохоор яадаг вэхээр орон нутгатаа нэг тийм арбитр маягийн шүүгч томилчихж байгаа. Ус бэлчээр бүхний асуудал шийд. Тэрнийхээ шийдвэрийг үг дөгөө даган шүүгээд хоорондоо тохирчно. Тэгээд тэр нь болохоор яг газар дээр шудраг шүүгээд явчихна. Одоо мэргэжлийн холбоодууд үүдэн шүү дээ. Бензин импортлох эрхийг өгөхийн тулд холбоо өөрсдөө шийдчихдэг тийм ээ. Сумагийн холбоо бүгд сайн мэдж байгаа. Төр ерөөсөө ордгоо. Маш хатуу дэгж ярих даягтай төрийн оролцоогүй шүү дээ.
Тэр иймэрхүү дундын шийдлүүдийг гаргаж ирүүлэх зүгээр юм шиг үлээ. Швейцарт бол жишээлбэл уул уурхаач байна, цаг үйлдвэрлэж байна, бэлсгаач үйлдвэрлэж байна, шоколадаач үйлдвэрлэж байна. Тэгэхээр тэр тосгоны иргэдэн тэр аж ахуйн нэгжүүдтэйгээ хамт жилдээ нэг удаа хуралдаад за ойн модноос тэдний ширхэг мод энэ гүний уснаас тэр компанид тэдэн гэлтрэг. За уул уурхаад бол ингэ шүү. Өөртөө тэндээ шийдчихдэг юм бэл. Төрлөө бараг орохгүй. Яг бол төрлөө орчих юм бол тэр чинь маргаан болон за тэгээд нэг шүүхээр явна тэр нийслэл рүүгээ очин 5 6 жил болно. Иймэрхүү юм ухаалаг шийдлүүд их зүгээр үт юм бэлээ хурдтай. Тэгээд өөрсдөө стандарттай тэрийг хүлээн зөвшөөрсөн нэг тийм өөрийн удирдлагын иймэрхүү байгууллагууд бол их байдаг юм билээ л дээ. Манайх нэг хэсэг оролдож байгаа чадаагүй л дээ. Тэгэхээр чи нөгөө олон улсын одоо эн чин бараг л Монголоос олон улсад гарсан ганц одоо салбар гэхэд буруутахгүй шүү дээ Монголоос тий одоо хөрөнгө оруулалтаа гаднаас татж जैन буцаагаад гатгшаа борлуулж जैन тий тэгэхээр ингээд нөгөө гадаад зах зээлийн тэр үг л аюу таны саяны юмнуудыг мэдэрч саргоор яг цаг алдалгүй ахын аваа шингээгээл ингээд явах хэрэгтэй юм шиг байна л та. Саяас бид нар энэ хөрөнгө оруулалтын тухай ярьж байхад нөгөө стратеги ордын асуудлууд нэлээд яригдлаа шүү өнгөрсөн одоо хагас бараг жилийн туршил ярьлаа тий. Стратеги даван авахгүй сүүлдээ одоо нөгөө листэд босноосоо гадна бараг 30 хэдэн компани нэрч явж байгаа шиг тий. Тэгэхээр бараг тэрэн зүгээр жижиг хэмжээтэй. Тэгэхээр стратеги гэдэг ойлголт нь одоо анх бас яг юу исэн тий. Тэгээ тэр нь одоо хайлал одоо бүхэл уул уурхай бараг одоо үйл ажиллагаа болж байгаа компаниуд чинь тэр лөө оруулна гэдэг юм асуудал яриа. За тэн дээрээ бараг бүгдэн дээр нь одоо нээлттэй сонсгол хийн гэл ингээл яригдалах шиг байна л да тий. Эргээгээ зармыг нь одоо яаж лиценз олгосон гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ стратегийн ордын тухай ойлголтууд яг ямар байх хэвээр тий. Нөгөө саяны ярьдаар олон улстай яг яаж явж байгаа. Тэг яг олон улсд бол ихэвчлэн стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж өгдөг юм бэл. Засгийн газар ингээд жилдээ зардалчдаг. За энэ зэс алдчих байт юм уус бол газрын хуралмтыг чухал шүүгээд зарлчихна. За тэрнтэй хөрөнгө оруулалт оруулж ирэх юм бол маш хурдан шуурхай одоо нөгөө тийм төслийн хийж байгуулж байгаа бүх зөвшөөрлийн нэг цэгээс маш хурдан гараад байна. Түрүүн би ярьсантай fast track гэдэг Америкууд бол тэмцдэг тий. За Шинэ Зеланд, Англи, Канада гэдэг нуулуурхай хөгжсөн орнууд бол ингээд цогцоор нь төслийн зүйл хүйжтэй хөгжүүлж байгаа. Тэгээд тэр хөрөнгө оруулагч бол ингээл яам агентлагтгаар хэсэд явах шаардлагагүй. Ерөөсөө нэг цаг дээр очиод бүх зөвшөөрлөө авчна. Бүх юм ойлгомжтой татвараа төлнө. Ингээд бизнес хийж байгаа л да. Яг манайд стратеги орд гээд одоо нэг ер нь Оросд нэг байсан юм шиг үнээс. Өөр дэлхийд дээр юм стратеги ордтой ус юм байхгүй хаад энэ айгу буруу ойлголт л та. Яг гой сонсогдож байгаа юм. Энэ манайх шиг юм хоёр том хөрштэй тэр нь төрийн өмчийн компаниудын дунд байдаг компанид бол ингээд хувьд бүгдийг нөхч болохгүй гэдэг нь бол зөв. Гэхдээ тэн чинь нэг англи эднэр бол яаж шийддэг вэ гэхээр нэгсэн Америкийн компанид орж иж бүх нөгөө үндснийх нь уурханыг авах гэдэг харна алтай хувьцааг л юм гараад ирсэн юм билээ л дээ. Тэгээд вето эрэхтэй. Ингээд менежментэд нь ерөөсөө орохгүй. Гэтэл манайх ч нөгөө стратеги орд тэр 34% аавн эсвэл 50% аавн ч гэдэг юм уу. За тэр нь тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас дээш гарах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Гэтэл тэр жагсаатсан одоо их хурлын тогтоолоор анх 15 бичээд 16 болгоцсон. Б авсралт нь 30-аад ордог. Хинхэн маш жижиг. Ерөөсөө энд нэг стратегисэд авах юм байхгүй. Одоо тэгээ ерөөсөө бүх юм стратеги болгоол ингээд хар чин одоо түрүүн хүртэл ярьдаг те гадны хөрөнгө оруулагч нарт маш ойлгомжгүй байдал үүсчихэж байгаа байхгүй. Одоо дахиад нэг жишээг авъя л да. Нэг Сингапур хүн ирээд газрын хурд дээр хайгуул хий гэж бодоход ямар хуулиар явах? Ашигт малтмалаар явах юм уу? Нөгөө ураны хууль гэж бид нар ярьдаг. Тэр нэсрэгдэхтэй хуулиар явах юм уу? Тэр нь стратеги ордод орцсон бол яах юм? Хэдэн хувиа өгөхгүй юм уу? Засгийн газар дээр нэрх юм уу? Хурдлаас нь зөвшөөрлөх юм уу? Бүр түмэн янз шалгал юу болно те процесс үргэлжлэнэ. Тэгээ засгийн газар болгоно өөр юм ярина. Тэгэхээр энэ маань өөр ингээд нөгөө стратеги ордогч угаасаа манайх чинь нөгөө социализмынхаа инерцээр явж идэг. Тэгээ бизнесийн маргааны хүртэл нөгөө янз янзын шүүхөр яваад шал өөр шийдвэр гаргаад идэв шүү дээ. Иргэний шүүхөр явуул нэг өөр, эрүүгээр явуул өөр, захираагаар явуул өөр. Энд чинь өөр ингээ айгүй ойлгомжгүй байдал үүсэгдэж байна. Тэгээ ийм их олон ойлгомжгүй юмнууд төр нэмээд стратеги ордгод нэмсэн. Яг би бол хувьдаа энэ стратеги ордыг ер нь яванд бол байхгүй болох нь зүйтэй л гэж боддог. Тэрний орон зур нь алтан хувцастай байжэг. Үнэхээр одоо
гадаадын төрийн өмчтийн компани заах гэдэг дагавал тэрний вето хэрэгтэй. Бусдаар бол ингээл нэг стратеги ордог. Тэгээ тэн дээр нэг хэдэн дарга нарын хүмүүс л очиж байгаа шүү дээ. Нэг хүний хийх ажлыг 10 хүн хийж байгаа. За тэр нутгийн нэмэлгээд цалин 1 саяар илүү ч үт юм. Асар үр ашиггүй байдал тэнд бий болж байгаа л. Тэгээд маш их нөө шахаал өөр ихтэй. Энд чинь өөрөө нөгөө нэг энэ том уулуурхан ор дотор мөртлөө яагаад үр дүн ард түмэн мэддэхгүй байгаа гэдэг чинь тэр дунд нь маш их тийм одоо манайха хуулц гэж ярьдаг. Хуулц паразит гэж ярьдаг. Тэр систем чинь маш хүчтэй болоод байгаа. Тэгээ сонгуулиас улам хүчтэй болвол тэгээд энэ стратеги ордууд дээр хяналтаа тавихын тулд одоо бүр намууд дотор ингээд хуваагдсан. Тэн чи өөрөө уулуурхаар ус төрийг оруулж ирдэг. Амар том үе таалга болчих жоох стратеги. Өөрөдийнх нь оронд дотоодын зэрэг аваачаас олгоцсон энэ төр. Тэгээд уулуурхаад улс төр уулуурхаараа орж ирэхээр уулуурхаа татчих ундраа. Эсрэгээр нөгөө уулуурхаад чинь бас өөр ингээд хариулт үзүүлнэ шүү дээ. Тэгээд энэ уг нь тусдаа явж явах хэвээр хоёрын чинь ингээд бүр ингээд заваараад нэгдээ бие биенээ татчих унаагадаг болгоод энэ нөгөө муу мухай байдлыг чинь үе таалгыг нээж өгсөн төр хаалгана стратеги орд болчиход байгаа юм л та. Уг нь их гоё санаатай. Бүгд дэмжиж байгаа. Гэтэл яг бодит байдал дээр энэ маань өөрөө Монголын эдийн засгт бол их л гай болж байна л гэж би харж байгаа. За тэгээд нөгөө иргэдийн одоо 34-ийн ингээл уус авчин 51-ийн уус авчин тий одоо ингээл уус авсан дээр гэл ингээл нөгөө иргэд чинь тэгээд шүү дээ тий. Тэгээ аваад тэр өгөөжөө иргэдэд яаж өгөх вэ гэдэг бас сайн ойлгохгүй тий. Нөгөө иргэд чинь ингээл авчихл юм бол болох гээд байна. За тэр дорждвол маа авч яснаас ингээ ус өөр авчихсан дээр гэдэг ч юм ийм ойлголт айгу хүчтэй байдаг шүү дээ. За тэгэнгүүт дараа нь нөгөө иргэ бухимдаад байгаа юм чи одоо та нар ухчаад 30 жил ухчаад бид нар юу ч авсангүй гээд нөгөө иргэд чинь бас бухимдаад байдаг тий. Тэгэхээр нөгөө тэрэн дээр нь одоо бид нөгөө сая баялагын сангийн юугаар дамжиж иргэдэд очно гэдэг нэг энэ ойлголт гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр энэ баялагын сангийн талаар бас давуу гшин юу сонси бодлыг яаж зөө удирдах хэвээр юм тий. Олон улсад бас яг энэ баялагын санг одоо яаж арвижуулж явдгийг манай дээр одоо яг өнөөдөр хүртэл явж ирсэн баялагын сангийн нөхцөл байдал ямар байгаа. Одоо бид нарыг цаашдаа юун дээр анхаарах хэвээр. Хуучин бол газрын тосонд суурилсан баялагын сангууд маш амжилттай явж исэн жишээтэй, маш муу явсан ч жишээтэй. Гэхдээ ер нь бол баялагын сан ярихаар дандаа газрын тос суурьтай баялагын санг л ярьдаг байсан. Одоо зүгээр ингээд ерөнхий тенденцээр нь ингээд бодоход за газрын тосыг удахгүй нэг 2067 он гээд хэрэглээ насар их багаснаа. Тэр үед металлаар маш их юм хийнэ. Тэгэхээр магадгүй газрын тоснос их орлого олдог байсан шиг металл ашиглалтмалаас маш их орлого олоод нэрээ тэндээс нь одоо баялагын сан генерашн 2 гэдэг юм үүсэх юм бол тэр нь металл суурьтай байж магадгүй байна гэж ингэж бодож байгаа. Ерөнхий тенденцээр нь тренд бодохоор тэгж бодохоор бид нар одоо нэг босон болоогүй нэг баялагын сан хийчээд уутныхаа амыг ингээ барьчаад ухтаа сууж байгаа гэдэг талаас нь харах юм бол энэ зүв бах гэж би бодож байгаа. Тэрлүүн мөнгө хийдэг тэр одоо уурхайнууд нь байх юм уу, үйлдвэрүүд нь байх юм уу гэж харахаар стратеги орд гэдэг концепц нь тэрийг үүсгэж байгаа байхгүй юу те. Одоо Монгол ингээ стратеги орд гэдэг ингээд нэг тодорхойгүй юмтай. Тэгээд орд л олдвол тэрний 34-50% Монгол улс авах. Тэгээ авахтаа ингээд оюутлогын жишгээр үнэгүй авах маягийн ямар ингээ байж байгаа юм бол энэ нь өөрөө Монголын ашиглалт бүлийн салбарт гаднаас өрөнгөөр татах тэр өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа шүү дээ. Тэ? Стратеги ордыг зөвдгөх ил хилдэг шалтгаануудаас гадна далд хүмүүсийн нэг улс төрч нарын нэг сэтгэм хурд байгаа янз янзын шалтгаан байх ч байгаа юм те. Монгол жижиг нэг эргээ харсан чинь аль нэг улс Монголын ашиглалт бүлийг давмгаа эзэмшчих юм биш байгаа. Тэ? Ашиглалт бүлийн контролыг ингээд тэр улсгээ хилж чадахгүй мөртлөө нэг Монгол хүнднийхээ айдас байгаад байгаа. За тэр нь хэр бодиттой юм бэ? Тэрний эсрэг энээс өөр шийдэл байхгүй мүү гэд ярмаар байна. Тэрийг ингээд зөрөгтэй хилцүүлээд яриад эсвэл далд сууж байгаад нэг хэдэн Монгол хүн нууцт гар үсгээ зурж байгаад яриад бүх хөлбөрийг бодож үзээд цаа үнэхээр баялагын стратеги урдаас өөр гарц байхгүй юм байна гэвэл за тэгвэл энэ хөрөнгө оруулалтанд саад болохгүйгээр энэ стратеги орд гэдэг юм яаж авч явах вэ гэдэг нэг ийм шийдэл олчмоор байна. Одоо энэ төр зэсгт байгаа хүмүүсийг анзаараад байхаар
тэдний дотор бас нэг айдас байгаа нь хувьд ингээд дотоодын хувьд өгөөд байхаар нэг хідэн олигарх гарч ирээд тэгээд сонгуулийг худалдаж аваад ерөөсөө энэ олигархын засаглалд тогтох юм байна гэдэг бас айдас байгаад бас шүү. Тэгэхээр төрдөө байжээгээ гэд нэг ингээд зүтгэж байгаа шүү дээ. Гэх мэтлэн ингээд нэг ийм ил ярьж чадахгүй мөртлөө нэг хүмүүсийн нэг санааны мухарт байгаад тэгээ нэг энэ стратеги байхгүй болгоё гэдэг нэг хууль санаачлаад оронгууд юунаас болсон мэддэхгүй тэр хууль нь унаад идэх шүү дээ. Тэгсэн цаана нэг тийм далд ярианууд яваад байгаа байхгүй юу те. Давг чинь ингэх гээд байгаа юм байл шүү дээ. Яг наад чин дараагийн сонгуулийг л ерөөсө хөдөлж авах гал сэтгэж байгаа юм байлээ гээл нэг тийм шивнээ яваал унгаагаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг хідэн үнэхээр тэр нэг далд байгаа айдсыг одоо гаргаж ирж ярих гуул энэ өөрөө энэ ширээг томруулахгүй байгаад байгаа. Тэ? Энийг ингээд харж байгаа. Тэнгүүд хүмүүс юу гэж бодоод байгаа гэхээр энэ хэдийн стратеги орд баялагын санг тэж гэнэ гэж байгаа байхгүй юу? Энэ хэдийн стратеги орд чинь баялагын санг нэх удаан тижиж чадахгүй гэдэг нь одоо нүүрснээс эхлээд юу баялагын сан тижих төсөөч тижиж чадахгүй хөгжиж штэ тий. Эрдэнэт оюутлогын 2 баялагын санг тодорхой хэмжээнд тижих баг. Гэхдээ Эрдэнэт 15 жилийн дараа зогсчихвол яах вэ? Оюутлогоо 25 жилийн дараа зогсчихвол яах юм? Тийм үстэй. Зүгээр л нэг гоё маш гоёор хийцэн хоосон гууттай үлдэх гэдэг шүү дээ баялагын сан гэдэг. Тэгэхээр энэ иймэрхүү юмнуудыг л харж агаад дахиад тэр нэг төрийн зүтгэлт нь л энийг хаглахгүй бол улс төрчид энийг хагалж чадахгүй. Ард түмэн энийг хаглуулах гэдэг ингээ ярих юм бол маш удаан хугацаанд яг талцаж үз таах бах тий. Тэгээд нэг өмнө гүйцэтгэдэг нэг өдөр энийг хийвэл хийх бах. Би бол иймэрхүү манайд энэ юм яаж нөлөөлөх гээд байна вэ? Энэ яг юу болоод байна вэ? Энэ цаашдаа манай салбарын юм уу манай улсын тэр эдийн засгийн аюулгүй байдалд яг яаж нөлөөлөх гээд байна вэ гэдэг талаас нь илүү хараад байгаа юм л. Өнөөдрийн нөхцөл байдал бол яг цаашаа ингээд тэлэхгүй байх шалтгаан маань одоо сая бидэд ярьсан л асуудлууд байх шиг байна л да тий. Тэгэхээр нөгөө таны яриад байгаа одоо сэргээг тэр ч юм уу чинь чухал ашигт малтмал гэл ингээл нөгөө дэлхийн трендүүд ч юм бол одоо биднийг бол хол хаячлаач бид нар одоо нэг нүүрс за өсрөөл зэстэйгээл ноцтолтол байдаг тий. Алтыг 20 тонн гээл зорилго тавьсан ч одоо энэ жилийн нөгөө уул ажлын төлөвлөгөө агентлагтар бүртгүүлснээр 10 тонныг л бид нар авч чадахгүйтэй л байх юм билээ тий. Тэрийгээ бас авч чадах юм уугүй юу ингээл нөгөө буцаагаад түүхийн эдийн ханганы нийлүүлэлт чинь бас ингээд гадны улсаас хамааралтай тий. Тэгэхээр нөгөө байгаа эдийн засгаа бид нар одоо нураачихгүй тулд л ингээл хичих хэрэгтэй болж байгаа шиг байна л да тий. Тэгэхээр цаашдаа бид нар одоо яг энэ олон улсад өрсөлдөх чадвар гэж одоо ярих байлгүй баг тий. Одоо байгаа яг энэ төслүүдээ амтай голтой ингээд тасалчихгүйхэн шиг авч явхад одоо баг юу чухал вэ гэдэг дээрээ фокуслуулаад яг юу байхаар байна. Одоо ялангуяа ингээд нэг юугаар нь харах юм бол ерөөсөө цөөхөн эдэн төрийн өмчт компани байгаа. За цөөхөн эдэн гадны хөрөнгө оруулалттай компани. За тэгээд нэг жижиг эдэн алтны ордуудтай. Манадаа л энэ ч одоо алтны орд гэдэг болсон. Олон улсад бол нөгөө жуниорууд буюу энэ ч одоо нөгөө бүр жижиг одоо скейлтэй орцтой орж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бид нар одоо яг эдрийг ядаж амь тавьчихгүй байх тий. Нөгөө хитрхи их орон ч одоо юу бол бас хандлага газар авчлаа тий. Саяны ярьж байгаа таны энэ гадаад дотоод хүчин зүйлүүд байна. За хууль эрх зүйн орчны үед бол одоо нөгөө л бидний ярьдаг амнат роялти тий. Тэгэл саяны нөгөө стратегийн орд. За тэгээд нөгөө геологийн ажил ингээ байхгүй тий. Тэгээд энэ дээр одоо хин нэг л улс төрчл гарч ирж шийтгэн нь шүү дээ. Улс төрч төрийн зүтгэлтэндээ тань хэлж байгаа. Тэгэхээр тэрийг одоо бид нар хүлээвэл бас ямар хүч орох вэ мэдэхгүй л юм л та. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо эдийн засгаа унгахчихгүй тулд те одоо яг шинэ засгийн газар бүрэлдсэн байгаа. Энэ үед бас яг бид нарт дөрвтэй одоо энэ засгийн газраас хүлээлт юу байх юм бол. Яг ер нь бол нөгөө энийг бас нэг ундаг дугуйтай зөвлөж болох юм л даа. Ингээл жийжил ах хэвээр те. Жихгүй бол дууч унчих штэ. Тэр эдийн засаг чинь бас л ингээд ундаг дагуу шуурхшилж л бас. За нэг дөрөв нь бол оюу толгой нөөлг нь эрдэнэт гээд. Тэгээд таамтлахоо энэ гурийн дараа яах вэ гэхээр л асуудал гарч ирдэг. Тэгээ уулуурхаа чи өөрөө төслүүдийн одоо төлөвлөх, хэрэгжүүлэх, ашиглалтанд оруулах, зөвшөөрүүлэхэд нь 20-30 жил шаардлагатай. Тэгэхээр одоо уг нь дараагийн оюу толгой, дараагийн 5 толгойгоо олцсон. Тэдэр нь нөгөө нэг тизүү мэзүүдийг ноцолтоод байж хэвээр тэр байхгүй болчихтой л доо. Тэгээ ер нь манай оюу толгой Эрдэнэт 2 бол 10-20 жилийн дараа одоо өвгөрөөд эхлэн шүү дээ. Одоо агуулга нэрс унтсан байгаа. Өшөөж унах бах. 5 толгой бол одоо хятад бол өөрсдөө асар их нүүрсний нөөцтэй. Төгсөл манайхаас авахгүй чадна.
ер нь бол хятад сая нүүрсний хуурхануудыг нэлээд их нээчлээ. Ажлын байр бий болгох зорилгоор. Тэгээд яг хоо хятад ч нэг хэсэг байгаль хамгаалах шаардлага нь өндөрсөд нөгөө ордуудын зардал өсөдсөн. Одоо тэрийг ингээ буцаагаад нөгөө Трампыг дураагаад тэр шаардлагуудаа жоохон солируулах маягтай болж байна. Тэр яаж нэхэр хятадын хүмүүс бол арай илүү үнэтэй болчтой. Нөгөө нэг олон зардлаа шингээхээр манайх үнийн хувьд арай тийм өрсөлдөх даваа тал гэх юм уу арай хямдхан чанар сайтай. Энэ нөхцөл цаашаа үргэлжлэх юм бол бид нар бас нүүрсээ зорж чадахгүй байх хэмжээнд хүрнэ шүү дээ. Том ордууд нээлттэй байна гээл ерөөсөө одоо хятадын баруун хязгаар бол ерөөсөө өрөмдөх болгонд л юм олдоод байгаа байхгүй юу. Тэгээ тийшээ чи урд нь дид бүтц байгаагүйс одоо төмөц зам тавьчлаа. Асар том усан цахилгаан станц урьж чинь тэнд маш их хайгуул хийж जैन. Юу тавьчлаа. Тогтой холбогдсон тийм ээ. Тэр одоо энэ төв Шинжаан уугар энэ тэр хавьд бол ерөөсөө маш том нүүрсний зэсийн нөөц байна гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний хувьд бол энэ дээр бас бодолтой л байх хэрэгтэй. Яг 20-30 жил гэдэг бол хувь хүний хувьд бол юу урт хугацаа л та. Уулуурхаад бол энэ ч ерөөсөө 1 секунд л байхгүй юу. Ерөөсөө яг оюутлахоо шиг 5 толгой шиг энэ хоёр дараад нь юу болох вэ гэдгийг одоо бодоод үзэл. Бид нар 15 орчим тэрбум доллар экспорт хийж байна. Эний чинь баг 70-80% нь 2-3 томцол байгаа шүү дээ. Тэгэхээр 30 жилийн дараа бол нүд өрнөхийн зурд хүрээд уулуурхаад дээр бол. Тэр бид нар энэ экспортын тэр том нөх цорхог яаж нөхөх юм гэдэг чинь уг нь одоо бодож явах хэрэгтэй асуудал л да. Төсвийн одоо 30% бүрдүүлж байна тийм ээ. Энд чинь ингээ байхгүй болох нь шүү дээ. Тэгээ түрүүний баялагын сантай ярихад бол нэмээд хэлэхэд бол уг нь улсын төсөв чи өөрөө баялагын сан байхгүй юу? Маш их хэмжээний манайх бол татрын ачаал асар өндөр. Зөв хуваарлах юм бол тий. Роялти татрыг манайх бол их бохир суурнаас авдаг. Манай гол өсөлтөгч Чил байгаа жишээ. Жишээлбэл ашигаас нь роялти аваад байгаа шүү дээ. Манайх бол алдагдaltaй байсан ч гэсэн хамаагүй бохир орлогоос нь авч шүү дээ. Чилдний 4-5% байгаа. Манай Эрдэнэт жишээ 20% төлж шүү дээ. Ерөөсөө эн чинь өөрөө нэг тухайн жилийнхаа төсөвд бол ашигтай, дарга ангид бол ашигтай. Энэ уулуурхайн салбар чи илүү өвчтөй орлоготой болгоод уулуурхаа бол улсыг хөгжүүлэх тийм үүрэг байхгүй шүү дээ. Сургууль цэцэрлэг барих үүрэг байхгүй. Мөнгө л орж ирэх үүрэг. Тэрийгээ сайн хийх. Тэгэхгүй одоо бид нар чинь Эрдэнэт оюутлогоо хоёроор одоо парк бариулж जैन, журлан тараа алгаж जैन, эмнэлэг бариулж जैन. Энд чинь өөрөө модны үе тусдах болж байгаа юм тий. Тэгэхээр эн чинь яах гэж улс байд, яах гэж улсын төсөв байдیں۔ Тэрийг ч ингээл дамжуулах чинь. Манай баялагын сан бол яах вэ? Юуны араас орох магадлал аюу өндөртэй. Венесуелийн баялагын сангийн араас орох маш өндөр юу боломжтой. Венесуел 2 ч удаа баялагын сан байгуулж үзсэн. Хоёулаа дампуурсан. Нэг нь дампуурхдаа бүр 150 тэрбум доллар одоо байж байгаа дампуурсан. Яагаад дампуурсан гэсэн засаг л ерөөсөө нэг даргын бүлэглэлийнхээ очичдаг. Тэгээд нөгөө мэрэгжлийн хүмүүсээ шахдаг. Тэгээд нөгөө улсын төсөв сонгуул нөгөө нийгмийн халамжаа тараадаг. Ерөөсөө л нэг каш шиг болчихж байгаа. Хамгийн амжилттай яваад байгаа баялагын сан бол Норвег байгаа. Энэ хоёр бол хоёулаа газрын тосон дээр шүү. Газрын тос чи өөрөө анхны хөрөнгө оруулалтын өртөг өндөртэй. Гэхдээ суур юу нь бол айгүй дээ. Нөгөө үйл ажиллагааны зардал нь яг бол нэг ингээд нөгөө юу гэдэг вүлээ донки гэдэг чинь тэ тогроонуудаа суурлуулсан бол өөр их өртөг үйлдвэрлэлийн өртөг их багтаа ашиг өндөртэй. Манай зэс алт мөрөд чи хэцүү шттэ маш их капитал эдси асар их өндөр задалтай зовжээж ашиг олдог. Гэтэл тэр газрын төсчин шал өөр байхгүй. То манайх нь тэр газрын тосныг дураагаад гэдэг нь бас цаад эдийн засгийн сувь зөрчил нь өөр байхгүй. Хоёрд Норвег яагаад ашигтай яваад нөхөр Норвегийн улс төрчид нь сууж ягаал нэг л юм дээр тохирсон юм байл. За цөмөрөө хизээч баялагын сангаар ус төрчихгүй шүү. Хизээч нэг сонгуул ашиглахгүй тараахгүй тийм тараахгүй шүү. Тэгээд тэр баялагын сан чи өөрөө ихэвчлэн гадаад улсуудад 3А зэрэглэлийн хувьцаа бондод орно. Тэгээд сайн одоо компани 20-30% хөдөлтөд авчих штэ. Тэр хувьцааг дагаад маш их техник технологи мэдлэг орж ирж байгаа. Яг тэгвэл
тэрүүрээ дамжуулаад нөгөө жижиг хувцас эзэмшиж өчөж байгаа шүү. Маш их шинэ мэдлэгийг бол сорж авч идэг. За тэгээд тэр сангийнхаа 4% гэд бүр ингээд заац усын төсөвт өгж болно. Одоо тэрийг бүр багасгахад 2 болгоцсон. Өөрөөр хэлбэл энэ баялагын сан бол тустай байна шүү гэдэг байхгүй. Усын төсвөөс тустай биш. Манайх болохоор чинь яг анх хүний хөгжлийн сан гэж байгуулсан. Энд чинь баялагын сан баггүй юу? Тэгээ сонгуулахаар идээд дуусчихдаг. Тэгээ дараад нь дахиад ирээдүйн сан бас идээд дуусгацсан. Тэгээ одоо баялагын сан гэл ингээл нөгөө нэг байгаа сангаа яг зөв утгаар нь явуулахын оронд сонгуул болгоноор идээд дуусгацдаг. Тэгээ тэрийг нуухын тулд нэг шинэ хууль баталдаг. Одоо яг нөгөө ногоон хуучин автобусыг ногоон бодгаар бодож байгаа юм шиг л ингээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг тэр нэг эдийн засгийн амин сүнс тэр засаглалын хараат бус байдлыг хадгалж чадахгүй бол хизээч юу яахгүй. Бид нар баялагын сантай болж. Одоо тэгж баялагын нэр нь байхгүй болчихлоо шүү дээ. Тийм биз дээ. Зөвхөн зис. Тэгээ зис чи тий одоо одоо цөөхөн үед ашиг мал олборлоо. Түрүүн бас таны ярьж байгаа дээр нөгөө саяхан бид нар нөгөө тооцож үзэхэд төсвийн 30% яриад байгаа шүү дээ. Тэрний чинь 30%-ийн нь 80% нь 5 компанид ерөөсөө бүртгүүлж л манай ихний топ 5 юм бэл. Тэгээ 20-ыг нь нөгөө бусад одоо үйл ажиллагаа болж байгаа 100 хэдэн компани байгаа шүү дээ. Нөгөө үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулсан. Тэгэхээр нөгөө одоо манай төрийнх нь нэг компани асуудлыг нэг компани гэж одоо үзэх одоо хэрэггүй те. Тэн дээр аюу анхаарал хандуулж бид нар яаж одоо энэ эргээд эндээс орж ирэх татварыг те төсвийг бүрдүүлэх үү гэдэг дээр ингээд аль аль талаасаа л ингэж хичээж ажиллах хэрэгтэй үе ирсэн байна. Одоо бид нар зөвхөн экспортын хамааралтай гэж яриад байгаа боловч те яг төсөв бүрдүүлэлт талаас яг харамсалтай тийм үр дүн бас байгаа юм билэ. Бид яг ингээд сая айгүй олон асуудал ярьлаа л да геополитик олон улс суранг оруулалт гээл. За тренд бол мэдээ сайн нөгөө шичм хүчтэй сэргээгдэх цаа шинэ ашигт малтмал өндөр технологийн түүхий идгээл ингээд айгүй олон зүйл яригдчихэж байна. Тэгэхээр цаашдаа бас яг энэ юунда бид нар баг баарцсан гэж явах л ах л та урьдчилаад ингээд явна ах мэдээж ухрахгүй. Одоо ингээд 10 хэдэн жилийн өмнө алцсан алдаагаас битгий давтаасаа л гэж бид нар хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нараас яг нөгөө шинэ одоо юунууд дээр сэргээгдэх юм хүчтэй одоо чухал ашигт малтмалын боловсруулалт баяжуулалт ч гэдэг юм. Энэ дээр бас бид нарыг боловсруучны хэр бэлтгэж байна. Одоо шимжлэх ухааны технологийн их сургууль бол манай одоо салбарын боловсруучны бэлтгэж байгаа гол одоо анхны сургууль шүү дээ. Ирэлтийг бас юу гэж харж байна те. Нийлүүлэлт бас ямар байх тал дээр урьдчилж харж одоо бэлтгэж байна. Яг сүүлийн жилүүдэд манай яг ШТС-ийн уул геолог болгоны сургууль дээр эзэлтүүдийг ингээ харахаар яг уул уурхайг ашиглах чиглэлийн мэргэжлүүдийн эрэлт нь бол байнгын өндөр байна. Нэмж эзэлт авсан ч тэн дээр нь хангалттай орж ирж байна. Эзэлж байгаа хүүхдүүдийн төвшингийг харахад бол бас муугүй юм байна гэж харагдаж байна. Геолог хайгуулын ажлыг одоо ингээд улсаас дэмжихгүй байгаад хахаар тэрийг нь бас ойлгоод залуучууд бас дээшээ орохоо болчдөг юм байна. Маш эзэл багтай бай. Мэдээлэл сайтай яа тий. Тийм байна. Зүгээр одоо манай улс бол сүүлийн үед баг багаар бүр геологоос өмнөх шатны одоо тэр геофизик руу мөнгө нэлээх зараад эхэлж байгаа. Гэтэл зайлшгүй тэнд бүр маш цөөхөн оюутантай. Дадлага модлагыг явж байгааг нарсан ч ганц 2 оюутантай энэ багш нар явж байна. Тэгээ би зүгээр буцаад энэ үйл явц бол сэргэн. Тийм учраас ялангуяа тэр одоо физик сүртэй, геофизик энэ төр гээд маш гоё ирээдүйтэй салбартай тийм одоо тренд дээр ер нь дэлхийд даяар эрэлт хэрэгцээ өсөд явж байгаа. Иймэрхүү талын юм руу бол үнэхээр мэдээлэл мотой учраас эцэг эхчүүд ч ойлгохгүй байна, хүүхдүүд ч ойлгохгүй байна. Тэнд бол эсэлт алга. Тэрлүү зүгээр орж ирснүүд нь бол айгүй гоё бодомж байна те. Ингээ өсөлтөнгөө маркет дээр тэд нар ингээд байж гин гээд ингээ харж байна. Яг хөө бидний хувьд бол манай улсын боловсрууччин одоо яг тийм технишн төвчний боловсрууччин бол ялангуяа энэ өрөмтлөг энтрийн салбар нь бол дэлхийд гараа авцсан шүү дээ тий. Инженерийн төвчн энэ оюутлогоо дагаад Рио-Тинтогийн системээр болон энэ баруун Австралиас орж ирдэг экспатууд Монголд ингэж Монголын инженерүүдтэй холилдож ажилласан ийг дагаад одоо миний нэг сүүлийн 10 жил төгсгсөн шавнараас дэлхийд гараа авцсан инженерүүд бол жил ирэх тусам нэмэгдээд байна. Яг энийг нэг талаасаа бол нэг брэнд юм гэж хармаарч юм шиг. Нөгөө тал нь бол
яг энэ Монголын нэг ийм уулуурхай школ дэлхийд хөлөөлшөрөгдөхийн тулд зөвхөн эндээ байгаад хөлөөлшөрөгдөхгүй шүү дээ чинь тий. Тэр залуучууд нь дэлхийн хаасаагүй явж энэ төр ч ажиллаж хөлөөлшөрөгднө гэдэг утгаараа бол нэг тийм туулах хэвээр замаа туулаа явж байгаа юм байна гэж харж байгаа. Одоо нэг хийх хэвээр нэг алхам одоо бид нар бас багасаагаар ажиллаа явж байгаа юм бол ер нь англи хэл дээр хичээлүүдэд заагаад гадаад оюутнуудыг аваад тэгээ явхад ялангуяа энэ оюутлага гэдэг чинь өөрөө дэлхийн хамгийн орчин үеийн хамгийн өндөр технологитой уурхай Монголд нэгдчихэж штэ. Тэгэхээр энэ баазыг түшиглээд сургалт, судалгаа тэгээд нөгөө R&D судалгаа хөгжүүлэлт энтрийг хөгжүүлээ явахад бол Монгол нэг 20 жилийн дараа дэлхийн уулуурхайн одоо эрдмийн нэг том төв бол болох тийм хөгжилтэй. Энийг зөв ашиглаж чадах хэсэг нь бол биднээс хамаарна. Тий. Яг одоо явж байгаа манай улсын ихтэй сургуулиудынхаа менежмент хийж байгаа нь бол ядмаг мөнгө төгрөг муутай. Гэхдээ яг компаниуд нь ерөнхийдөө сүүлийн үед ялангуяа энэ Gen Z гэдэг чинь өөрөө их тийм ховор амьтад юм биш үү те. Тэднийг олж авах өрсөлдөөнийг бол анх яаж компаниуд харддаг байсан гэхээр нэг уурхаа ухаж байгаа сумынхаа нэг хэдэн хүүхдэд итгэлэг өгье гэж харддаг байсан байхгүй юу. Тэгээ тэр утгаар нь одоо ингээ эргээ харахад манай том компаниудын сэтгэхгүй бол бас жижиг хөвтрөл байсан юм бэл. Сүүлийн үед манай CEO-нуудыг хийж байгаа алхмуудыг хараад арай том харж масштабыг томруулж эхэлж байна те. Ер нь энэ салбарт болон энэ улсад хэрэгтэй мэргэжлүүдийг бэлтгэхэд бид нар тэтгэлгээ зохицаарч суулъя гэж ах шиг те. Оюутлогоо тиймэрхүү мэйгээр оюутлогын тэтгэлэг гэж жилдээ 100 гаруй хүүхдтэй юм өгөөд тэр нь бол явцурдаггүйсэн шүү дээ. Ингээд тэр сум гэхгүй зүгээр л Монголын топ хүүхдүүд тэтгэл өгсөж байгаа бол ороод ирдэг байсан. Тэгээ сүүлийн үед би энэ energy resource marketing хийж байгаа алхмуудыг хараад бас л тэр чиглэл рүү явж байна. Тэгэхээр энэ өөрөө ороод ирэх юм бол магадгүй energy resource-ийн нэрмжт нэг endowment professor гэдэг нэг юм магадгүй аль нэг мөс дээр ч юм уу те. Маки нэрмжт нэг endowment professor гэдэг нь штистэрч байж байгаа юм уу. Тэгээд тэр нь өөрөө нэг том дороо нэг 5 доктораттай нэг том профессор суугаал ингээл дэлхийн хэмжээний судалгаа хийгээ явж явах юм уу таалгыг нээх байх. Тэрлүү ер нь бол манай ялангуяа энэ топ одоо ассоциацийн өдөрт зүйл сууж байгаа нэг хэдэн топ биш шүү дээ. Энэ хэдэн мэдээ алхмууд бол ер нь тийшээ харагдаж бай. Их сургуулиуд дээр бол юу хийж гэнэ вэ гэхээр хөтөлбөрийн зөвлөх хороо гээд салбарт амьсгалтай явж байгаа нөлөө бүхий болж аятайхан гарч ирж байгаа хүмүүс буцаад нөгөө мэрэгжилтэн бэлдэж байгаа хүмүүс рүү комент өгдөг те. Манай тэр хөтөлбөр дээр одоо жоохон тийг анхаарчмаар байна. Эсвэл та нар яагаад англиар хичээлээ заахгүй байгаа маа гэдэг юм уу? Наач гоё юу шүү дээ. Эргэж холбоотой. Ингээд холбоос нь битүүрчлээ л та. Тий. Би энэ зүүн дадлага аваад хойд чиглэлд явж үзлээ. Би ч бас дадлага модлогоос нэлээ төсөөрсөн байсан. Тэгээ компаниуд ч юм бол ингээд бүр дөнгөж 1-2 дугаар курсын хүүхдүүдэд маш их ач холбогдол өгч штэ. Хүрээ манай тэр дадлага хий. Хин донортой. Анханаас нь бэлтжтэй. Төгсөө түрээ дээрээ. Тэгээ манай шавнар өгөх энэ компани чи ийм гоё компани байсан юм уу те. Энэ говьд байгаа 5 толгой оюутлогыг л уулуурхайн компаниар төсөөлчихсэн чинь монголоор ингээд тавиад бол гоё компаниуд мэд юм байна. Би ер нь нийт ажиллахаар саналаа өгнө гэдэг ингээд хүүхдүүд ярьсан те. Иймэрхүү маягаар л юмнууд яг ингээл нэг мүүг бол гэж хэлээ та тий. Технологийн бас хөгжил аяга хурдтай явж шүү дээ. Одоо нэг геолог хаавлыг чинь ер нь бол автоматжуулалт, дижитал одоо энүүд бол маш хүчтэй орж ирж байна. Тэгэхээр энийг бас хэр хослуулж яг энэ нөгөө болц сүүчний бэлтгэх тал дээр анхаарч байна. Бас яг таны хэлдэг нөгөө чадамж маань их сургуулийн үед бол хэр байна. Яг би өөрөө ажилладаг, өөрөө сурч төгссөн сургуулиа бол үгүйсгэж байгаа юм биш. Тэгтээ штэ. Манай шкод бол юу байсан юм бэлээ. Нэг тийм операшныг таслахгүй аваад явах чиглэлийн хүмүүсийг л анх бэлтгэж бодсон юм бэл. Салбарыг чирээд явах хэмжээний мэргэжилтэн бол өөр газар бэлтгэжсэн юм байна гэж анзаарч байгаа. Тэнгүүд тэр системийг чи эвдээд одоо монгол хүн өөрөө Монголынхаа салбарыг удирдаад явах хэмжээний юмыг бэлтгэдэг чи структурын өөрчлөлт явж байгаа байхгүй юу те. Тэгэхээр хуучин бол айгүй удаан ингээл 1-р курст нь ерөнхий юм өгөөл 2-р курст нь жоохон байжуулаад 3-р курст нь нэг тийм суур процессыг зааж өгөөл 4-р курст нь тэр процессуудаа нэг холбох хэмжээнд болгоол за чи яв гэжсэн бол одоо бид нар ерөнхийдөө тэр хэмжээний ямыг баг эхний 3 жилд нь шахаад 4-р хичээлд нь бид нар одоо өнгөрсөн жил
илсэн одоо 2 дугаар курстэй явж байгаа хүүхдүүд энэ жил 4 дугаар курст очихдоо юу хийх вэ гэвэл манай салбарт ямар автоматжуулалт байна. Юугаар тэр big data чинь үүсээд байгаа юм ч гэх юм уу те. Юун дээр бид нар data analysis хийж юуг сайжруулах вэ гэдэг талын тийм илүү орчин үеичсэн салбарт хэрэгцээтэй байгаа тэр мэдлгүүдийг нь бид нар жишээлх 4 дугаар курс руу тавиад өгж явах жишээтэй те. Тэгээ энийгээ бид нар нэг одоо ноос 3 жилийн дараа анхны төгсөлт маань тэр үед хийгдэх нь байна. Тэгээд тэд нар маань нэг жуниор үеэд аваад нэг компанид нэг 5 жил ажиллаад эхлэх юм гэхээр бидний одоо хийж байгаа реформууд нэг 7-8 жилийн дараа 10 жилийн дараа л мэдрээд шүү дээ. Энд чинь өөрөө боловсрол гэдэг чинь айгүй утаа айгүй үр дүн удаан гардаг зүйл шүү дээ. Тиймэрхүү л байдалтай явчихдаг. За тэгвэл бас ямар ч байсан цаг үеэ дагаад оловсуучин бэлтгэж байгаа юм байна гэж ойлгож мэдээж одоо ирээдүг өөдрөгөр харна салбарт хэлнэ те энд бол маш олон ажлын байр шинэ ажлын байрууд ялангуяа одоо энэ сүүлийн жилүүдэд нэлээд эрчтэй бий болох байх гэж харж байгаа. За тэгээ би та хоёроос одоо нэлээд олон өргөн хүрээний асуулт асуучлаа. Гэт миний одоо асуугаагүй та бүхнээс хэлэхээр бодож исэн зүйл байвал хэлэхгүй юу те одоо ялангуяа би бол яг шинэ засгийн газраас одоо бид нэр бодиттой энэ байх хугацаанд нэг ийм зүйлийг хийчихээ гэдэг нөгөө одоо олон том асуудал биш те яг энийг хийчих юм бол яг өнөөдрийн нөхцөл байдал одоо нөгөө ойрын 2 3 жилдээ ч юм уу те ингэж сэрэх гээд байна ийм одоо ач холбогдолтой байна гэсэн зүйл ер нь бас юу байгаа бол гэдгийг л хоёроос асуучих юм уу өөрсдөө хэлэх зүйл байвал нэмээд тий. Яг энэ шинэ засгийн газар байгуулагдсан. Тэгээд хэр удаан наслах ямар ч л байсан байгаа үе дээр одоо нэг золиос шаард сайжлууд байдаг шүү дээ. Тэрийг зөрөгтэй хийгээсэй л гэж бодож байна та. Жишээлбэл тэр боловсруулах үйлдвэр дээр роялти давхардаг гэх хэдэн жил яригдчихэж байгаа. Энийг шийдчихмээр байгаа юм. Манайх бол ингээд давхарх роялти төлдөг те. За геолог хайгуул дээр нэлийн том өсрөнгүү шилжилт хиймээр байгаа юм те. Тэгээ геолог хайгуулыг орон нутгийн хэрэгтэн шууд мөнгөний өгдөг болгодог ч юм ямар нэгэн билээр эдийн засгийн зөв шүрэг гаргаасаа л гэж бодож байгаа юм л доо. Тэгэхээр нэг иймэрхүү олон жил ингээ хоримтлагдж ирээд ингээ хойш нь сонгуул руу шидэгдээд гэсэн ганц хоёр асуудлыг л зөрөгтэй барьж аваад шийдэж хэрэгтэй л гэж би бодож байгаа. Яг тэгвэл одоо энэ шинэ засгийн газраас бол хүмүүс нэг их юм хүлээхгүй байх. Зүгээр энэ одоо энэ хит хараат нүүрснээс хит хараат байгаа байдлыг салхаарах ч одоо жишээлбэл газрын хуур элемент байна тийм ээ. Уран байна. зис байна тийм. Ийм хүн 2 3 жил барьж аваад маш зөрөгтэй тас шийдэл тэгэл өгөх юм бол одоо энэ засгийн газрын гавьяал гэж ойлгож байгаа л да. Тэрнээс биш нэг өмнөх засгийн газар үчгээ сонгуул зориулж сонгуулийн штаб маягаар тэгээд нөгөө сошиал хандлагч гэдэг юм уу эсвэл нийгмийн уур амьсгалыг харж байгаа богино хугацааны нэг агцаасан шийдлүүд гаргаад байх юм бол тэгээд бид нар улам л хүнд байдалд орно. Яг л одоо Герман, Япон, за тэр Чили гэдэг улсуудыг харж хахад татвар төлөлтийн 80% жижиг дунд үйлдвэрүүд байна те. Хорон борсолтууд ажлын байрны 80% жижиг дунд үйлдвэрүүд байна. Экспортын 80% жижиг дунд үйлдвэрүүд байна. Гэтэл манайх 4-5 компанитай тэр нь ерөөсөө эдийн засаг зээлд хоорондоо уралдаж юм зардаг. Энд чинь тэгээ өөрөө ер нь тесрэхэд бэлэн болчиход байгаа бөмбөг байгаа тоххой. Тэгэхээр энэний эсрэг л зөрөгтэй арга хэмжээ аваасаа л гэж бодож байна. За баярлалаа танд даавшүүд. Би нэлээ ерөнхий юмнууд ярьсан юм чинь одоо төгсгөл дээр нь шууд 3 хүнийг нэр цааж байгаад шууд хэлчихье те. Нэгдүгээр зандан штэр ерөнхий сайд өөрөө нэг тийм рандом улс төрч явж хахад ерөнхий сайд болцсон. Одоо нэг улс төрийн бужинан донд ингээ үзэгдээд өнгөрдөг улс төрч юм уу эсвэл одоо нэг цаашаа ингээд нэлээд урт хугацааны улс төрийн карьер зурж байгаа хүн юм уу гэдэг талаас нь ингээд харах юм бол яг мань хүнд одоо нэг манай салбартай холбоотой Монголд одоо топ улс төрч явъя гэвэл уулс урхахаас зугтах юмч боломжгүй байхгүй юу? Тийм үстэй. Энд чинь өөрөө эдийн засаг нөрөө энэ том урхайтай байхгүй холбоотой байхгүй. Тэгэхээр зайлшгүй ямар нэг юм хийх ёстой. Энэ хүний хийсэн 2 зүйл нь бол уулуурхайн салбарт одоогор сөргөөр яригддаг 2 зүйл байгаа тахгүй юу те. Нэг нь гадны хөрөнгө оруулалт, стратеги хөрөнгө оруулалтын тухай хөлжүүлөө нэгээ уулуурхайд орж ирсэн хөрөнгө оруулалтууд төр тийг тавьсан гэж байна те. Нөгөө бас алхтын орд руу тусгай ихнийг дагуулж чад улсад хурааж авч ирсэн. Тэг яг аль дээр нь мэдээж минь хүн улс төрчийн хувьд янз бүрийн юм хэлхэл байх л та тий. Зүгээр одоо энэ хүн бол цаашдахын замыг цэвэрлэе гэвэл
Энэ хоёроо давх үз хэмжээний эерэг том ажлыг энэ салбарт хийж цаашдаа энэ хүн чинь өөрөө нэг тийм Монголын том эдийн засаг дээр нэг эерэг легаситэй том улс төрчийн зам гаргаж явна штэ. Тэгэхээр тэрийг мань хүн өөрөө зөв олж хараад зөв барьж аваад хийх ёстой. За магадгүй одоо хувь зээний шоглоомор хөрөнгө оруулалтын хууль энэ хүний засгийн газраас баригдаад батлагдах байх. Ер нь бол би тэгж бодож байна. За тэрийг нэлийн зөв хийгээд энэ хүн өөрөө ач холбогдлоо өгөөд манлайлал үзүүлээд явчихвал мэдээж тэр нь өмнөх юмаа дараад явчихна те. Хоёрдугаарт манай энэ салбартай холбоотой хоёр дахь том улс төрч бол одоо миний харж байгаа бол уучрал сайд байна. Яг тэгэхээр манай эдийн засгийн хөгжлийн яамн дээр очичлоо. Яг одоогор мань хүн бол урааныг хөдлөснөөрөө маш их гал автсан боловч тэндээ их ирэмгийн ийм имиж үзүүлээ яваад байна шүү дээ тий. Нэг талаас нөгөө талаас энэ хүний хувьд бол бид хэдийн саяны ярьсан энэ нүүрс ингээд унж явж байгаад бид нар дараагийн орлогын гаргаж ирч чадаагүй байвал эдийн засаг илгээр хэвтэж илүүд гэдэг чинь 2030-аас 2040 оны хооронд байхгүй юу? Тэр үед энэ чинь одоо залуу улс төрч хүн тэр үед улс төрж байж их магадaltaй хүн байхгүй юу те. Тэгэхээр яг үүндээ одоо энэ хүн энэ үед зөв шийдвэр гаргаад эдийн засгийн хувьд Монголын уул уурхай одоо төрөлжих эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж байгаа тэргүүн шадар сайдынхаа хувьд зөв алхмууд гарчвал тэр үед энэ хүн одоо ерөнхий сайд энэ ерөнхийлөгч энэ тим хэмжээний капиталыг яг хийж болох моментн дээр энэ хүн байж байгаа. Одооноос зурх юм бол тий. Ялангуяа залуу улс төрч гэдгээс нь харах юм бол за дээр нь энэ хүн одоо яг орооныг хөдлөж чадсан тэр юугаа ашиглаад критикл минералыг хөдлөхөд саад болоод байгаа нэг 3 суурь юм байгаа. Нэгдүгээр геологийн суурь судалгаа гэдэг ямыг ерөөсөө манай улс тэр нэг 40% цаашлуулж чадахгүй байгаа юм тий. Энэн дээр одоо өрийн тааз мас гэж айлгүйгээр нэг 5-600 сая доллар авчирч ирээд тэр геологийн суурь судалгаа гэдэг ямыг маш богино хугацаанд 28 оноос өмнө 100% дүргээд Монгол улсыг нэг тийм орчин үеийн геологийн дижитал дататай болгох ажлыг геофизиктэй нь холбоод тэгээ нөө сансар мансрын технологитой нь холбоод хийх ямыг Дэлхийн банкнаас ч юм уу одоо EBRD-аас ч юм уу том мөнгө авчираад энэ хүн хийчихвэл энэ бол ерөөсөө маш олон юмны зангилагд шууд тайлчж байгаа хөөх. Энэ бол ингээд тайл. 3 дахь хүн бол дамжин юм сайд тий. Мань хүн бол яг хөө ингээд уул уурхайг одоо барыг мэддэг их хурлын гишүүн гэдэг PR-тай явж байгаа хүн. Тэгвэл энэ хүн хизээч засаг руу орж одоо энэ яаманда яадгийн энэ салбарны яадгийн тий проблем нь юу юм гэдэгтээ ингээд танцууга шаналж байгаа зуралтч үзээгүй юм баггүй юу. За дамжин томлогдоод хэд хончуу гээл ингээд 100 хоног нь хизээ орох нү гээл тоолоод байгаа юм. Тэгээд одоогор мань хүн бол яг алт хөтөлбөрийг би хөдөлгөнө гэдэг ингээд зөрөгтэй дуурайд бас нөгөө сошиал менежмент, environmental менежментийг их зөв өнцгөөс нь хилээд ингээд яваад байгаа юм тий. Яг энэ бол ингээд тулцсан асуудал одоо нүүрснээс дутж байгаа мөнгийг нөхөхөд бид нар юм хийж чадахгүй гэдэг асуудалд респонс өгч эхэлж штэ. Бидний ярьж байгаа стратеги юмд респонс мань хүн энэ 100 хоног дотор өгч чадах хэсэг нь айгүй сонирхолтой байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү маягаар би энэ 3 улс төрчд бол ер нь одоо томилогдоод одоо нэг ихэд хонжид сар гарan л болчих шүү нэг 30-40 хоноод явж гинүү те. Одоо нэг 60 хоног байна. Тэгээ энэ хооронд энэ 3 хүнээс энэ чиглэлд ямар нэгэн тийм тесэрч гарч ирэх юм гарч ирэх нүү гэвэл гарч ирвэл би айгүй happy. Гарч ирэхгүй бол тэгээд нөгөө бизнес as usual те. Тэгэл байжлаадаг, ярьжлаадаг яриад гэж өглөх. Та сая дамжин сайдад нэг 3 зүйл гэдгсэн шүү дээ. Тэр нь яг ямар зүйлүүд нэр дуртай хэлвэл. Яг уучрал сайд дээр хэлсэн тэр юмнууд нь бол мэдээж салбараас санал манлаа аваад ингээ явахад бол мань хүний оролцоо байна тийм үү. Юуных нь хувьд бол яг салбарт дамжин юм дээр тулж байгаа юмнууд нь бол одоо ингэ нүүрс унтсан учраас нүүрсний объемыг яаж нэмэх үү гэдэг юм уу ингээд яг нэг уламжлалт юмнууд руу л мань хүнийг ингээд хоолойгоор нь зүүж ингэж нөгөө намрах нүүрлүгээр татчих гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр нүүрс бол айгүй эмзэг асуудал учраас энэ бол ингээд мань хүнийг татчих гад байна. Энэнд мэдээж орохгүй биш орох хэвээр тэр хүн тийм үстэй орох хэвээр. Нөгөө нэг юм энэ нэг лиценз олголт гэдэг нэг яг бицүү юм байж дээ штэ. Тийм үстэй. Мань хүн сайд болонгуудаа сонгоныг зогсоочлоо гэж хил хамгаараар сошиал медиа руу мань хүнийг нүдэд эхэлж хийлээ. Тэгэхээр эн чин яг үнэндээ ингээд энэ салбарын хөгжил бол тэр сонгон ямар ч асуудал шийдэхгүй байхгүй. Тийм үстэй.
дахиад дараагийн хувилбарууд орж ирж Хувилбарууд штэ яг тий. үнэ. Тэгэхээр эн чинь юу руугаа мань хүн очичоод энэ нөхөр ач холбогдолтой хуулийн реформ руу очиж байгаа байхгүй. Тэнгүүд ач холбогдолтой хуулийн бэлэн төслүүд бол яг үнэндээ реформын чанартай төсөл одоо болтол гарч ирээгүй байхгүй. Дандаа их хөвчлэн яг юм нөгөө салбарт ажилтдаг юм нөгөө төвшмдүүдийн төвшөнд их концепцууд нь явчихсан учраас тэд нар илүү операшн руу анзаараад явцдаг тий. Реформ хийх гэж байгаа хүн гэдэг чинь окей одоогийн байгаа уулахын салбар гэдэг бол одоо ширээний 4-1 ирээдүйд шинээр бий болох уулахын салбар бол 4-3 гэж харуул 4-1 рүү ач холбогдолтой хуулийн 4-1-ийг чиглүүлээд ирээдүйд бий болох уулахын салбар руу ач холбогдолтой хуулийн 4-3-ыг чиглүүлээд явах юм бол ингээ болно шүү дээ. Тэгэхээр энэнийг анзаарч хараад хийж чадах уугүй юу гэдэг чинь өөрөө айгүй хэцүү асуудал. Би тэрийг хараад байгаа. Гурав дахь мань хүнд айгүй хэцүү байгаа асуудал нь бол энэ маш олон одоо жижиг дунд хувийн хвшлийн компаниуд олон жил нар үтсэнгүү те. Эднэрт бол нэг талаасаа мэдээж ингээд перформанс талаасаа байгалийн нийгэм одоо юмнуудаа хийж чадахгүй засаглалын үед хангалттай байгаад байдаг айгүй олон юм байгаад байгаа те. Тэнгүүт сүүлийн хэдэн жил ерөөсөө манай засгийн газрын читэр яамтуудын анхаарал дандаа Эрдэнэт оюутлогоо 5 толгоор л явцсан байхгүй. Бусд нь хаягдсан гэсэн. Гэтэл тэд нар дотроос ч бас хөөрхөн жижиг юмнууд ургаж гарч ирээд хөгжиж байгаа шүү дээ. Энэ рүү хандсан анхаарлыг ер нь бол бодлого болгоод явж байсан юм ерөөсөө байгаагүй. Тэрэн дотор чинь яг үнэндээ тэр газрын ховрынхан яг үнэндээ тэр манган төмөр рүү хандсан юмнууд вольфрам ерөөсөө критик минералын гэдэг чинь нэг бол тий нэг бол одоо нэг лицензтэй жижиг тэр компаниуд эсвэл одоо тэрлүү нэг хайгуул хийх гэж ядаа явж байгаа ийм юмнууд байгаад байгаа байхгүй. Зөв яг үнэн. Тэгээ одоо нөгөө уулуурхаан салбар уулуурхаан орон гэдгээ бид нар одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж аюул олон улс төрчтэй одоо нэрээ санахгүй байна л да. Гэхдээ нэлээд олон улс төрчдөөсөө сонсч ирсэн. Гэхдээ засгийн газрын одоо гишүүд ч гэдэг. Гэхдээ яг одоо өнөөдрийг хүртэл нөгөө та бидний саяны ярьдаг энэ проблемуудыг нөгөө гал аваад бариад шийдэх тийм одоо хэмжээний улс төрч юусаа гарч ирэхгүй л байна л да. Тэг яг өнөө маргаашийн нөгөө татвар бүрдүүлэлт, төсөв бүрдүүлэлт гэдэг дээр илүү фокуслаад ингээд нөгөө жоохон таван алхмын цаатгыг харсан шийдвэрүүд гардггүй. Тэгэхээр яг үнэхээр л бид нар одоо уулуурхаан улс юм чинь энэ рүүгээ нэлээд анхаарал хандуулад өгөөч те. Яг хөрөнгө оруулалтыг татхад одоо энэ тэг болоод байгаа энэ асуудлууд те энэ амнаа саяны ярьдаг энэ хайгуул одоо орон нутгийн харилцаа гэд те. За эдгээр дээрээ бас нэг тодорхой яг дөрвтэй шийдвэрүүд гаргаад өгөөч тий. Хоёрдугаар бас яг энэ нөгөө гадаадын хөрөнгө оруулалт чинь 70% гэдэг байгаа боловч бас яг энэ хөрөнгө оруулах тал дээр яаж ажиллах вэ гэдэг бид нар одоо болтол нөгөө бодлого байхгүй. Татнаа ороод ирээч гэдэг байгаа боловч одоо бид нар оюутлоготой хөрөнгө оруулалтын гэрээ одоо болтол ингээ маргаж сууж байгаа байхгүй. 16 жил тий. 16 жилийн дотор бид нар яагаад яг энэ одоо ганц хөрөнгө оруулалт татж байгаа салбар дээрээ эксперт бэлдээд олон улсын хилцээрт орох болгосон хүчин бэлдээг юм бэ тий. Тэгэхээр яг нэг юм үнэхээр энэ салбарыг одоо цаашаа одоо тулгуураа болгож явна гэвэл энэ дээр одоо үнэхээр одоо нөгөө анхаарал хандуулж цаг гаргаж ажиллах одоо ийм цаг үе ирсэн л гэж хараад ба. Тэгээ энийг бас хэдүүлээ тодорхой бас мессежийг эндээс бас өгч чадсан байхаа гэж бодож гин. Тэгээд мэдээж одоо хоёр туршлагатай эксперттэй уулзсан бидний яриа бол нэлийн цараасаа хэтэрч шиг боллоо. Гэхдээ нэлээд олон асуултуудыг бас хариулт авчирсандаа баяртай байна. Тэгээд та хоёрыг бас өнөөдөр цаг заваа гаргаж хүрэлцэж ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн дугаараар бас уулуурхаан салбарт ямар боломж байгаа юм бид нар одоо түүнийг хэрхэн ашиглах вэ гэдэг талаараас нэлээд дэлгэрэнгүй сонирхолтой харилцагыг одоо хоёр зочинтойгоо хийлээ. Ингээд дараагийн дугаараар эргөө уулзтлаа. Түр баяртай.